Би нэр яг энэ хэсгийг харах болгондоо Швейцарт яг энэ Женев хотод амьдарч байгаа хүмүүс атаархдаг байхгүй юу? Би та бүхэнд яг нэг гайхалтай юм харуулъя заяа. Тэнд хогийн сав байгааз, тэнд бас нэг хогийн сав байгааз, тэнд бүр хоёр хогийн сав байгаад, тэнд бас нэг хогийн сав заяа. Тэнд бас нэг хогийн сав. Ваа, хогийн сав. Тэнд бас нэг хогийн сав. Тэнд бас хоёр хогийн сав. Тэр цаана бас нэг хогийн сав. Oh my god. Юу вэ? Яг ингээ явж байхад мэдрэгдтэй. Ингээ хөдөлж байгаа нь. Одоо ингээ мэдрэгдэж байгаа байхгүй юу? Шоколадны дэлгүүр. Энэчнээс зөндөө гоё шоколад авнаа. Нэг өмд авчих юм бол бас өвчин хөдлөөд хамаг хувцас хамчтай юм болоо гэж бодоод. Энэс би хоёрыг авсан байсан шүү дээ. Энэ яг номын хайжсан өмд шүү дээ. Талхнууд байна, чимснүүд байна. Ваа, та бүхэн жүүснүүдийг хараа. Ваа, төрөл бүрээр нь ямар гоё юм бэ бүр. Тэгээ би орой яг буудлал руу орох гээд ингуут чинь хүмүүс ингээл эвгүй хараад болонд. Над руу харангуудаа шууд нөө гэдэг жаахгүй. Тэгээ тоглолтын дэрсэн үзэгчид та бүхэндээ маш их баярлалаа. Сайн байцгаана уу? Залбоо ТV-ийн та бүхэндээ энэ гайхалтай өдрийн мэндийг хүргье. Тэгэхээр яг одоо цаг өглөөний 9:30 минут болж байна. Охиноо ээжтэй хамт цэцэрлэгт нь хүргэж өчөө те. Залбоо нь өнөөдөр нэг өдрийн влог хийх гээд камер асаацсан байна. Өнөөдөр 2026 оны 1 сарын 20-ны өдрөө. Тэгэхээр залбоо нь 23-нд буцна. Өнөөдөр маргааш нөгөөдөр гээд ерөөсө 3 хоног л үлдсэн байгаа юм байна. Нэг мэдсэн буцхолцсон байна. Маш аз жаргалтай, маш сайхан. Ерөөсө хий хоосон өнгөрүүлсэнгүү маш үр дүнтэй өнгөрүүллээ. Та мэдээж охинтойгоо уулзаад бол маш их баяртай, маш их аз жаргалтай, маш гоё байгаа. За тэгээ өнөөдөр ямар тач 5 цагаас уянгалан цэцэрлэгээс нь аван тэгээ тэр хүртлээ гоё Женев хотыг танилцуулаад дэлгүүрээр шоколад худалдаж аваад тоол идээд тэгээ золбооны ганц өмд авчт юм уу гэж бодоод ерөөсөө солих өмдгөө ирсэн. Энэ өмд жоохон харлцсан, муухай болсон байгаа. За тэгээ ямар ч өнөөдөр гоё влог хийнэ. Влогтойгоо хамт байцгаагаараа everybody put your hands up. Солонгост амьдарч байгаа монголчуудаа. Манай White Dream шүдний эмнэлэг 2 жилийн турш Солонгост байгаа монголчуудынхаа шүдний бүх асуудлыг шийдэж ирсэн. Энэ хугацаанд зөвхөн Солонгосоос гэлтгүү Америк, Австрали, Герман, Япон зэрэг орнуудаас монголчууд маань нэр шүдээ эмчлүүлсээр байна. Цэвэр 5 дахьтай орчин олон жилийн туршлагатай эмчнэр танд тохирсон эмчилгээг боломжийн үнийн дүнд тааруулан төлбөрөө хувааж төлөх нөхцлөөр үйлчлэгийг үзүүлж байна. Манайхаар үйлчлүүлсэн монголчууд маань сэтгэл хангалуун, инээмсэглээд гарцгаадаг. Виз хамаарахгүйгээр Солонгос хэл ойлгохгүйгээ санаа зовлтгүй хүссэн цагтаа ирж үйлчлэг авах боломжтой. Та бүхэн шүдээ битгий орхигдуулаараа. Шүд бол эрүүл мэндийн эхлэл шүү. Шүд эрүүл байвал хоолоо сайн боловсруулж идэнэ. Тэр хэмжээгээрээ таны ходоод бас эрүүл байна. Нүүр дүүрэн инээмсэглэн Та бусдаа ярихдаа өөртөө итгэлтэй болноо. White Dream Солонгос дахь монголчуудынхаа шүдний асуудлыг бид хариуцсан. удахгүй уулзцай. За тэгээ золбоогийнх нь хувьд бол энэ 3-7 хоног маш хурдан болж өнгөрлөө. Ерөөсөө нүд ирэмхийн зорл өнгөрлөө. Саяхан Женевт онгоцоор бууж ирсэн нэг мэдсэн явах болсон байна. Цаг хугацаа гэдэг үнэхээр хурдан юм аа. Тэгээ золбоо нь бол яг яаж өнгөрүүлсэн бэ гэхлээр уянгалангийн цэцэрлэг 1-ээс 5 дахь өдөр хүртэл байдаг. Өглөө цэцэрлэгт нь хүргэж өгөөд орой 5-аас цэцэрлэгээс нь аваад хамт тоглож байгаа. Тэгээ би буудлал руу ороод унтдаг. Хагас бүтэн сайнд болоод тоглоомын газар руу дагуулж яваад цагийг охинтойгоо аягүй гоё аз жаргалтай. Үнэхээр гоё өнгөрүүллээ. Үр дүнтэй, маш сайхан өнгөрүүллээ. Уянгаланч аавыгаа хараад баярлсан болоо. Эхэндээ ер нь нэлийн бишүргэж байгаа. Тэгээ сүүл рүүгээ аягүй гоё дасаад тэгээ сүүл рүүгээ жоохон уйдаад эхэлчихлээ. Ааваас олд аавыгаа яв гэж. Ер нь ээжтэй аягүй хайртай. Тэгээ ээжтэйгээ аягүй их байх гад. Ер нь надаас жоохон уйдаж эхэлж байгаа шиг байна. Тэгээ яг уйдаж эхэлж байгаа үед нь л явж таархан дээ. Сая өглөө цэцэрлэгт нь хүргэж өгч байгаа байхгүй тэгсэн чинь яв аава яв папа яв гэдэг байхгүй. За би та бүхэнд хаана ирснээ харуулъя. Энэ Женеви яг нуурыг дагаад энэ далайн ирэх шиг ийм гоё илтэй газрыг хийсэн байгаа байхгүй. Тэгээ энэ чинь 100 хүмүүс ирж сэлдэг юм байлээ. 100 гэлтгүү өвөл хүртэл хүмүүс сэлдэг. 3 хоногийн өмнө л яг энэгээр явжсэн чинь энэ дотор хүн орсон сэлцэн явж байгаа байхгүй. Амар хүүтэн байгаа шүү дээ. Амар хүүтэн багт хүмүүс сэлжсэн гэж боддоо. Энэ усан дотор сэлжсэн гэж боддоо. Гэтэ нуур нь бүр unbelievable нэр үнэхээр гайхалтай тонголог энэ хараа. Юу вэ? Манай Монголын яг л хөвсгөл нуур гэсэн үг. Бүр шууд ууж болохоор бүр аюугаа цэвэр байгааз. Би нэр яг энэ хэсгийг харах болгондоо Швейцарт яг энэ Женев хотод амьдарч байгаа хүмүүс атаархдаг байхгүй юу? Яг энэ хотоосоо гарч ирээл ерөөсөө ийм гоё нууртай. Далаа явах шаардлагагүй. Далаа ус чи аюу муухай шорог байдаг шүү дээ. Энэ бол шорогч биш. Аюу гоё тунгалаг зүгээр усан сэлж хагаад хаяа ам руу ус орчхороо шууд уучдаг. Уусан ч бол ямар ч асуудалгүй. Тэгээ хэдэн онд лээ яг сайн санахгүй байна. 2 жилийн өмнө нөлөө дээ уянгалаг жоохон байхад нь яг энэ дэр сэлжсэн байхгүй. Тэгээ энэ гулсуураар гулгуулах гэсэн чинь жоохон байсан болохоор чадахгүй байсан. Одоо бол яг энэ гулсуур энтрээр бол үнэхээр
сайн гуулгана бүр дуртай байх бах. За тэгээд цаашаа уг нь явах газар байдیں۔ Тэгээд явж болохгүй юм шиг байна. Энэ хэсгийг хаацсан. Энэ хүмүүс модоо тайраа засвар хийж байгаа юм шиг байна. За та бүхэн ажил хийж байгаа хүмүүсийг харах юм бол бүгд айгүй тийм ажлын шаардлага хангасан байна те. Хамгаалтын малгайгаа өмссөн байна. Тэгээд яг ийм ажлын хувцс өмссөн байна. Энэ хүмүүс нь мод застгал хүмүүс юм шиг байна. Мод тайрдаг. Энэ Женев хотыг харах юм бол модууд нь айгүй гоё үзэсгэлэнтэй цэцэг энтер айгүй гоё зассан байдаг байхгүй юу. Тэг яг иймэрхүү хүмүүсийг ажилуулдаг болохоор энэ мод цэцэг нь айгүй гоё тийм үзэсгэлэнтэй. Хөөх ямар гоё засцсан юм бэ гэж бодогдохоор байдаг юм ба штэ. За би та бүхэндээ хун харуулъя хун. Хоолоо хайж ийн хоол энэ гэдэг бүксөө оцоолгоцсон доошоо орцсон хоолоо хайж ах шиг байна. Тэгээ нуурыг дагаад ийм хун шуу зөндөө байгаа. Айгу давуу талтай юу вэ гэхээр зөндөө олон хог хаягдж байгаа шүү дээ. Энэ хогийн түг идчихдэг гэж байгаа байхгүй. Тийм болохоор ийм гоё цэвэрхэн байдаг. Нэг шог байхгүй. Энэ хараа та бүхэн ямар ч хог байхгүй ёо. Бүр яаж ийм гоё цэвэрхэн байдаг вэ? За тэгээ хоёр дахь юм бол энэ Женевийн хүмүүс нь өөрсдөө айгу тийм ухамсартай хүмүүс. Хогоо ер нь энэ тэнд хайдгүй юм байлээ. Тэгээ хогийн сав айгу их байдаг. Бүр гайхмар заяа. Солонгослохоор хогийн сав байдаг байхгүй юу? Хогоо барьсан л бол гэртээ очлоо баг хогийн сав олдохгүй. Женевт болохоор энэ тэндгүй хогийн сав байгаа. Зүгээр хаач хайсан болно. Тэг айгу ухамсартай тийм хогоо энд одоо би та бүхэнд яг ярьж хахад нөөдөө шууд ингээ гараад ирж байгаа. Хогийн сав энэ хогийн сав. Ингээл хогоо хайчин. Хөв. За тэгээ миний саяны орсон газар энэ газар ахгүй юу. Тэгээ 100 болохоор шүү дээ. Үүдэн дээр нь яг энэ дотор хүн суучаад мөнгө авдаг. Энэ хараа. Мөнгө авдаг. Мөнгө авдаг. Мөнгө авдаг гэж холоодохгүй тий. Тэгээ одоо өвлөхөөр хүмүүс нэг орохгүй болохоор мөнгө авахгүй байгаа юм шиг байна. Гэхдээ гайгүй нэг мөнгө авдаггүй маа. Энд чинь нэг хүний 2 франк авдаг хаа. 7000 8000 за 100000 төгрөг юм уу? Воноор нэг 5000 вон. Тэгэхээр гайгүй. Тэгтэл мөнгө авдаг. Тэгтэл мөнгө авдаг. Та бүхэнд энэ модыг харуулъя л да. Саяны ажиллаж байсан хүмүүс ингээд урт ургаад ирээд зам руу ороод ирэнгуут нь бүгдийг ингээд тайраад айгуу гоё засчдаг юм байна л да. Энэ айгуу гоё жиг дургацсан байгааз. Хүмүүс ингээд ажилтдаг болохоор ингээд гоё жиг дургацсан байт юм ба штэ. Би болохоор энэ Женев хотын моднууд нь хүртэл цаанаасаа юм гоё ургаад тийм болгосон чи хүмүүс ажилтдаг юм байна ингээд тайраа засаа те. За өнөөдөр бас нэлийн хүүтүүд байна. Нэг хасах 2 хасах 1 хавцаа байх шиг байна. Тэгээ би өглөө хэд хэд гарч ирж ин нуураар алхсан. Тэгсэн өглөөгөр зөндөө олон хүмүүс гүйжээдэг байхгүй юу. Тэгсэн өнөөдөр бүрхэг жоохон хүүтэн өдөр байгаа болохоор ерөөсө хүмүүс байхгүй байна. Хараа энэ нэг хүн явж байна. Тэгэл байхгүй. Гэтэ аргагүй ямар сайн нэг юм бүрхэг хүүтэн өдөр хин гарч ирэх вэ те. Энэ модоо ийм гоё зассан. Энэ одоо мод юм уу юу юм бүү мэд. Тэгээ энэ дотор нь болжмор шуу айгүйх амьдарч байгаа байхгүй. Дотор нь жив гэж дуграад байна. Би та бүхэнд яг нэг гайхалтай юм харуулъя заяа. За одоо хараарай. Тэнд хогийн сав байгааз. Тэнд бас нэг хогийн сав байгааз. Тэнд бүр 2 хогийн сав байгааз. Энэ одоо яаж байгаа юм бол энд 2 хогийн сав гэдэг нь яаж байгаа юм бэ? Тэнд бас нэг хогийн сав заяа. Тэнд бас нэг хогийн сав. Ваа, хогийн сав. Тэнд бас нэг хогийн сав. Тэнд бас 2 хогийн сав. Тэр цаана бас нэг хогийн сав. Oh my god. Юу вэ? Зүгээр яг энэ хэсэгт хэдэн хогийн сав байгаа юм бэ? Бараг 10 гаруй хогийн сав байгаа байхгүй юу? Энэ хэсэгт. Тэгэхээр би зүгээр хүссэн газар хогоо хай. Хогоо хөв гэж шидэнгүү тэр хог нь бараг хогийн сав руу орчих юм шүү. Тэ аргагүй чи яагаад тэгэхээр жуулчид маш их ирдэг газар штэ. Хүмүүс ирэхэд үү ямар гоё юм бэ гэж unbelievable гэдэг үг цаанаасаа гарч ирэхээр цэвэрхэн гоё үзэсгэлэнтэй байлгахын тулд энэ хогийн саваа ингэж их байршуулдаг баг та. Сайн мэдлж над руу хараад. Ер нь Женев Францад амьдардаг хүмүүс ингээд явж байгаад харц тулгарх юм бол нь штэ. Ингээд жоох инээмсэглээд мэдлэлт юм байлаа. Сая би сайн ингээд харсан чинь над руу инээхэр би өөдөөс инээсэн чинь бонжоох гинэ. Бонжоох л гэлээ. Нуурыг дагаад энэ гүйлтийн зам гэх юм уу юм хүн явдаг зам нэлээ урт байгаа хгүй юу. Гэхдээ 0 маш ховор. Хогийн сав зөндөө багт 0 барахтаа байдгүй. Одоо энд ингээд нэг 0 нуугдсан байгаа хгүй юу. Энэ одоо ингээд ганц 0 нь. Тэр хүртэл яваад ямар ч 0 байдаггүй. Тэр нь жоохон сонир санагдаад байна надаа. Одоо баг энэ том нуурыг ингээд тойроод энэ талтаа нэг 0, цаа талтаа нэг 0 байгаа ах. Миний мэдж байгаагаар. Энд чинь маш их хүмүүс явж байгаа газар шүү дээ. 0 нь жоохон ховор юм шиг санагдаад байхгүй юу. Солонгост бол 0 бол маш их байдаг. Хаасайгүй. Ер нь бол цэцэрлэг парк, ойрхон газруудаар 0 бол маш их байдаг. Гівгэд гид зүтгэх юм бол хаашаа шамаагүй ороод асуудал шийдчих болдог байхгүй юу. Ер нь Женев гэлтгүү Европт болохоор 0 ер нь айгүй тийм ховор юм шиг санагдсан л та. За жинхэнэ European стандарт барилгыг та бүхэндээ харуулж байна. Гадаана 2 бартай. Бар гинэ арслантай. Уушлаараа. Энэ нэг юмыг бэлэгдсэн л хөшөө байх шиг байна. За тэгээ та бүхэн харах юм бол наагуураа ингээд хүмүүс дугуугаар явж байна. Дугууны замтай, цаагаараа машины замтай. Энэгээр явган хүмүүс нь явдаг. Бас нохоо явж болдго юм байна. За тэг яг Женевийн энэ хэсгээр бол байр бүр ярихын аргагүй үнэтэй бүр хамгийн үнэтэй хэсэг нь гэж ойлгож байна. Яагаад вэ гэхээр нууртайгаа ойрхон учраас одоо энэ байр майранд бол манус амьдрахгүй амар үнэтэй. Мөнгөтэй төгрөгтэй баячууд нь амьдардаг байр. Солонгост ч гэсэн тийм байдаг байхгүй юу? Нуур харагддаг байргийн гут бүр үнэн хэд нугалж өсдөг. Солонгос хүмүүсийн хүсэл мөрөдөл юу вэ гэхээр цонхоо онгоолгонгууд хам мөрөн урд нь харагддаг байранд амьдрахынсэн гэж мөрөөддөг хүмүүс байхгүй юу? Баячууд нь хоорондоо ярьдаг гэсэн. Би хам мөрөн амьдардаг байранд амьдардаг.
Би хам мөрөв харагддаг байранд амьдардаг гэл. Тэгэхээр энэ хаа газар адилхан дөө гоё үзэсгэлэнтэй, цэвэр устай. Энэ орчин нь гоё газар бол байр нь илүү үнэтэй болно гэдэг нь бол ойлгомжтой шүү дээ. Женевийн алдартай гүүр. Энэ гүүр үнэхээр алдартай. Юугаар алдартай юм бэ гэхлээр дээр нь гараад явна шүү. Хөдөлдөг. Хөдлөнгээ боддоо, гүүр хөдөлдөг гэж боддоо. За би одоо яг энэ гүүрэн дээгүүр нь алхаа явж байгаа байхгүй юу? Тэг ингээ хөдөлж байгаа гүүр нь. Би хөдлөөгүй энэ гүүр нь хөдөлж байгаа гэж боддоо. Ийм амар хөдөлдөг. За хотлоо одоо ингэж амар хөдлөхгүй. Яг ингээ явж байхад мэдрэгдтэй. Ингээ хөдөлж байгаа нь. Одоо ингээ мэдрэгдэж байгаа байхгүй юу? Яга хөдөлж байгаа гэхэлэр энэгээр ингээ зөндөө олон машин явж байгаа шүү дээ. Машин яваад, хүн яваад тэнгуут гүүр нь ийм хөдөлдөг зориулттай л хийсэн юм шиг байна. Тэг явгууд айгуу тийм сонир мэдрэмж аван заяа. Тэгээ та бүхэн хэрвээ Женев хотод ирэх юм бол энэ гүүрэн дээгүүр заавал яваараа сонин мэдрэмж төрдөг. Би анх мэдгүй гүүр чи яагаад байгаа юм бэ гэд асууж ээж үлээ. За одоо энэ завь харагдаж байгаа шүү дээ. Энэ завь ямар үүрэгтэй завь бэ гэхэлэр за энэ ч хийж магадгүй, тэнд явж байгаа ч хийж магадгүй. Ямар үүрэгтэй вэ гэхэлэр тэр ирэг дээрээс хүмүүсийг зөөгөөд эдлийнхаа ирэг рүү авчрах зориулттай тийм завь байхгүй юу. Тэгээ үнгүү юм бэлээ. Яаруу санд руу явж байгаа хүмүүс нь заавал ингэж тойрж ирээд ах шаардлагагүй. Ерөөсөө энэчнээс завьд суугаад нөгөөдлийнхаа ирэг дээр очиж чинь гэд ойлгочиход болно. Хэрвээ тойрохоор бол нэлээд тойрохоор байгаа шүү дээ. Ингэж яваад ингэж ингээ очихоор л завьар явчих юм бол ерөөсөө шууд нэг удаагаар ингээд очичдаг. Та бүхэн усын хараа. Ваа, гайхалтай. Ямар гоё тунгалаг юм бэ. За ямар ч гэсэн та бүхэндээ энэ хөдөлдөг гүүрийг харуулж ирсэн. Хөдөлдөг гүүрээ харуулчлаа. Одоо хайчих вэ гэхэлэр дэлгүүр орноо. Дэлгүүр орж яах гэж байгаа юм бэ гэхэлэр Солонгост байгаа нэг хэд хэдэн хүмүүст бэлэг авч очихгүй бол бас болохгүй. Швейцараас очиж, Женевээс очиж. Женев юугаар алдартай вэ? Шоколадаар алдартай. Тэгээ гоё амттай шоколад авч очноо. Тэгээ би охин дээр ирэх гэж байгаа гэж хэлсэн чинь надтай өмнө ажиллаж исэн манай ажлын газрын захирал ирч байдэн штэ. Тэр ихч би охин дээр очиж уулзчаад ирнэ гэсэн чинь над 500 мянган вон өгдөө сайн яваад ирээрээ гэ. Тэг би бүр гайхаа заяа. Хөө яаж байгаа юм бэ ихчээ ингэж болохгүй. Та ядаж 100 мянган өгчхөө би ийм их мөнгө авч чадахгүй гэсэн чинь. Үгүй аваад яв зүгээр аваад яв очоод охиндоо гоё юм авч өгөөрөө гэ 500 мянган вон өгж байгаа байхгүй. Тэг би бүр санаа зовоод үгүй би таны данс руу чинь 400 мянган шилжүүллээ шүү. Би иймэрхүү юмд үнэхээр одоо Будамсроо гэж солонгосоор ярьдаг байхгүй. Над ингээд жоохон хэцүү байна. Авах жоохон хэцүү байна. Би 100 мянган төгрөгийг чинь үнэхээр баярлаа. Талархууштай хүлээгээд авъя. Та 400 мянган буцаагаад авчих. Би таны данс руу шилжүүллээ шүү гэсэн чинь. Би хэрвээ шилжүүлэх юм бол дахиж хамаа харахгүй шүү гэж байгаа байхгүй юу? Тэгээ би за ойлголоо гэдэг. Тэр ихчтэй нөхөрт нь охинд нь гоё бэлэг аваад очноо. 500 мянган вон гэдэг чинь бүр үнэхээр их мөнгө шүү дээ. Зүгээр сайн яваад ирээрээ 500 мянган төгрөг өгөхөр нь би бас талархууштай хүлээж авч байжсэн. Би ерөөс хүнээс нэг юм авч чаддаггүй байхгүй. Хүнээс хэрвээ юм авчих юм бол заавал тэр хүнд буцааж тэр юмыг нь өгөх ёстой юм шиг тийм өрөнд орсон юм шиг санагдаад байхгүй. Тэгээ миний бичлэгийг үздэг хүмүүс хэлдэгэлдээ золбоо чи хүнээс юм авч сураа. Ингээ гоё зүгээр өгж байгаа юмыг гоё баярлаа гэж талархууштай ингээ гоё хүлээгээд авчижээ л да. Нөгөө өгж байгаа хүндээ ч гэсэн сэтгэл үеийг нөгөө хүнээ ч гэсэн бодож байгаа штэ гэхээр би харин чаддгүй маа. Ерөөсө сурахгүй лээ. Би одоо яг рэп бүгэлж байгаа юм шиг л ярьж байна тий. Арай л хурдан яриад байна уу. За одоо яг тэр урд миний алхажсэн нуур харагдчихээн. Тэгээд энэ байрыг нь та бүхэн сонирхуулж харуулах гад энэ байр биш хотел юм биш тий. Уучлаарай энэ хотел байсан юм байна. Доогуура шопинг центр байт юм байна. Ингээ янз бүрийн юм зарж байна тий. Тэгээд энэ бас ресторан байна. Гой хоолны газрууд байт юм байна. Энэ хотел байсан юм биш тий. Sorry. За энд бас нэг юм цэцэрлэг байгаа хгүй юу. Тэгээд хогийн сав харагдчихж байгаа. Хогийн сав харагдчихээн. Энд хогийн сав харагдчихээн. Өнөөдөр та бүхэндээ зүгээр Женев хотод хэдэн хогийн сав байдаг вэ гэдэг влог танилцуулчих юм шүү. За энэ хэсэгт ийм жуулчдын автобус байрладаг цэг юм шиг байна. Тэгээ энэ автобуснаас ямар амар утаа гарч байна. Саяны автобуснаас бүр нэлээд амар утаа гарч байна. Яа хажуугаар нь харсан чинь хогийн сав. Энэ хогийн савнууд бүгдээрээ хогийн сав гэж боддоо. За энэ арай бас хогийн сав биш үстэй. Энэ хүмүүс нь энэ дотор автобусаа хүлээгээ сууж идэм биш үү? Тэр автобусны ирэнгуут энэ дотроо хүлээж агаад гараа сууцгаад юм байна. Ерөөсөө энэ хэсэг тэр чигээр хотел юм биш үү? Энэ бас хотел юм байна. Тэр араа хотел гэж бичсэн байгаа байхгүй юу? Би өмнө ирэх болгондоо энэ хавар байранд амьдардаг хүмүүстэй гоё байдаг баха. Гараал нуур нь байдаг гэж бодоодсэн чинь бүгд хотел байсан юм байна. За энэ ямар барилга вэ гэхэлэр La Posto гэсэн байна. Одоо солонгосоор үчээгүг гэж байдаг шүү дээ. Захиа өгдөг газар, тэгбэ явуулдаг газар. Тийм газар юм байна. Энэ барилгыг хараа. Барилга нь бүр үнэхээр гоё байгааз. Эртээр үеийнхаа тэр загварыг алдаагүй. Яаж ингэж гоё барьсан болоо гэмээр барьсан байгааз. За Швейцар улс гэвэл мэдээж юугаар алдартай вэ? Цагаараа алдартай. Энд тест төрөл бүрийн цаг байна да. За тэнд Макдоналдс харагдаж байна. Одоо миний орох байгаа дэлгүүр тийшээ яваад байгаа. Би энэ дэлгүүрийг хайгаад олохгүй байх гэсэн чинь олчлоо. Энэ дэлгүүр нь айгүй алдартай дэлгүүр, том дэлгүүр, хувцас, хунар, бэлэг, сэлд, тоглоом юу гэдэг ерөөсө бүх л юм байгаа энэ дэлгүүр дотор. Мажор
Манор гэдэг нэртэй дэлгүүр юм шүү дээ. Мажор гэсэн чинь манор юм байна шүү дээ. Нэрийг буруу хэлээд гисэн байсан шүү дээ. Манор юм байна, манор. Google дээр хайсан юус гарч ирчихгүйсэн чинь мажор биш, манор юм байна. За энд бас ийм цаг зардаг дэлгүүр байна. Тэгээ энэ цаг нь яг нөгөө ориг цаг биш, солих цагнууд бах те. Үгүй болоо. 50% хямдарсан байгаа гэж. Дэлгүүр болгонд нөгөө 50% хямдарсан байгаа гэдэг энэ маркетингийн арга ер нь хоцорсон арга биш үү? Бүгд л одоо мэддэг болсон шүү дээ. Яг үнээр нь тавьчаал 50% хямдарсан шиг гот хүмүүс нөгөө тэрэнд нь итгээд авчдаг. Одоо тиймэрхүү юмд итгэдэг хүмүүс ховор болсон баха. Яг үнэхээр хямдарсан дэлгүүрүүч байдаг л да. Гэхдээ дийлийнх нь ер нь тэр чигээр нь үнээр нь зарж байгаа мөртлөө 50% хямдарсан 30% хямдарсан гэж тавьсан байдаг хөхгүй. Тэгээ хүмүүс нь тэрэнд нь итгээд аваад байдаг. За миний орох байгаа дэлгүүр тэр урд харагдчихэна. Манор гэдэг нэртэй дэлгүүр юм байна. Яг англиар унших юм бол манор гэсэн байгаа шүү дээ. Одоо францчууд яг юу гэж уншдаг юм бүү мэд. Мажор интерл гэж уншдаг юм шиг байгаа. Тэгээ энэ дэлгүүрийн нэг давхарт нь шоколад, бэлгэсэлт, хүнс зардаг. Хоёр давхарт нь хувцас, гурван давхарт нь эмэгтэй хүний хувцас, дөрвөн давхарт нь хүүхдийн тоглоом одоо юу гэдэг нь те. Таван давхарт нь хамгийн дээд давхарт нь хоол байдаг. Хоол. Тэгээ ийш орж өглөөнийхөө цайг уунаа. За би та бүхэнд шууд дэлгүүр рүү ороод харуулъя. Яа, орлол бол энэ шууд зүүн талд нь хараа. Шоколадны дэлгүүр. Энэчнээс зөндөө гоё шоколад авнаа. Та бүхэн ингээ харах юм бол набор гэсэн төрөл бүрээр нь өртсөн байгааз. Гэтэ энэ үнэхээр чанартай, амтан ч гэсэн айгүй гоё байхгүй юу? Ваа, шоколадыг гэсэн төрөл бүрээр нь тавьсан байна. Энэ хараа. Монголчууд их авчирчдаг доо Монголд. Энийг их бэлгэлдэг дээ энэ шоколадыг бол те. Европоос ирж байгаа хүмүүс ер нь бол энэ шоколадыг айгүй их авч очдөг монголчууд. За энэ одоо ийм Швейцарын тэмдэгтэй ийм шоколад байна. За набор бол өстой төрөл төрлөөрөө байна да. Яа, арааны шүс шууд асгарч эхэлж байна. За энэ шоколадаас айгүй алдартай шоколад. Merci гэдэг нэртэй. Merci, баярлаа гэдэг нэртэй шоколад мөн үү? Би буруу хэлээг бол Merci, баярлаа, намайг аваарай гэж байгаа юм уу? Энэ хүн юу шүү дээ? Юу гэдэг үлээ нэ чаа? Нэрийг сандгүй. Памбалзуурын шихэр, памбалзуур. За тэгэхээр нөө Альпен голдтой төстэй юм дөрвөлжин шоколадууч гэсэн зөндөө байна. За ямар ч гэсэн золбоонд гялс эдрээс нэг гоё шоколад энэ төр сонгоод нэг тухта хүмүүст бэлэг аваадах юм. За золбоонд ямар ч гэсэн энэ дэлгүүрээс бэлгээ авчлаа. Тэгээд ерөнхийд нь та бүхэнд энэ дэлгүүрээ танилцуулаад харуулах юм бол тэнд талах зарж гин. Тэгээд энд бас талах. Тэгээд цаашаа ингээд хүнсний дэлгүүр байгаа байхгүй юу. Тэгээ би одоо дээшээ гарч хоол иднэ. Өглөөнийхөө цайг уугаагүй явж байгаа. Тэгээ өглөөнийхөө цайг уунаа. За энэ хоёр давхарт нь бол эмэгтэйчүүдийн гоо сайхны бүтээгдэхүүнүүд байдаг юм шиг байна. Вау, тэр чигээрээ гоо сайхны бүтээгдэхүүн. За, гурван давхарт нь юу байна бүгдээрээ хамт харцгаая. Гурван давхарт нь эрчүүдийн хувцс байт юм шүү дээ. За, тэгээ золбоо нас нэг хувцс үзчихээрээ бас эвгүй шүү дээ. Тэр Nike-ийн дэлгүүр дотор юу болсныг та бүхэн мэдчихэж байгаа шүү дээ, тэ. Нэг галзуурах юм бол ер нь эвгүй галзуурдаг хүн байлаа шүү. Айтайхан өмдөө ил авчиг гэж бодоод байгаа байхгүй юу. Яг тэгэхээр би эрэхтэй ерөөсө хоёр ээжийн л өмд авчирсан байхгүй юу. Хар өмд тэгээд энэ өмссөн байгаа. Саарл Nike өмд. Энэ хоёр маань хоёулаа будаа болсон. Онгоцон дотор хажууд суух хүмүүс те нэг юм халтар малтар өмдтэй хүн суудсан байвал ингэ гэж жоохон хажууд хүнээ жоохон тухгүй болгочих юм болов гэж бодоод. Энэ тэгтэрс олигтой хувц алга яг бүгдэнд нь сейл гэж бичсэн байна. Яг сейл хийсэн юм уу хийгээгүй юм уу? За баларсан золбоо Nike руу орж шүү баларсан. Манайха болиулаарай намайг. Золбоог болиулаарай. Ямар сони Nike Adidas хоёр нь хамт байт юм шүү. Яг энэ талд нь Adidas байгаа хгүй. Тэгсэн мөртлөө яг ийшээ иргэн гут Nike. Энэ хоёр цуг нь хоорондоо өрсөлддөг брэнд үстэй. Би яг нэг иймэрхүү хүнд авъя гэж. Энийг ч би авсан билүү? Уучлаарай. Яг авсан хүндээ дахиад авах гэж байна. Би яг ийм ижлэхэн хоёр хүнд авсан юм бах та. Энэс би хоёрыг авсан байсан шүү дээ. Энэ яг нөө миний хайжсан хүнд шүү дээ. Энийг би нэр өмссөн байгаа юм шүү дээ. Гэтэ энэ нэлийн мууд цаа энийг би баг одоо 4 жил өмсөж байна уу? Энэний уг нь хөхөнгөтөө байт юм а. Хөхөнгөтөө айгуу гоё ихгүй. Хөхөнгөтөө байвал нэгийг авна. За золбоо нь яг өмд авах гэж байгаа болчлоо. Гоё өмд шалгах. Тэгээд нэг өмд авчих юм бол бас өвчин хөдлөөд хамаг хувцас нь хамчтай юм болоо гэж бодоод хүчээр гарч ирлээ. Болохгүй гэдэг. За тэгээд эрчүүдийн тасг нь бол яг тэ Европ стилийн хувцснууд ах шиг байна. Тийм учраас илгсаад дээшээ гарахаар шийдлээ. За 3 давхарт нь эмэгтэйчүүдийн хувцс байдаг юм байна. Энэ хараа бүгд сейл гэдэг. Яг энэ нөгөө нэг өвлийн уйлралдаа нөө сейл зарлцдаг гэсэн. Тэр сейлийг зарлцсан байгаа юм шиг байна л да. Тэгээд энэ ямар ч 3 давхарт нь бол эмэгтэйчүүдийн тасг байт юм байна. За золбоо нь одоо хаана гард ирсэн бэ гэхээр 5 давхарт нь гараад ирлээ. 5 давхар нь та бүхэн харж байгаах энэ хоол иддэг хэсэг. Тэр цаатал руу гарах юм бол хоол өстө төрөл бүрээрээ байгаа байхгүй юу? За энэ ингээ хоолны тасг нь орж ирж байгаа маа. Хоол өстө төрөл бүрээрээ байгаа. Wow. Is it close? Yes.
11. Окей, thank you. Би сая англиар ярьсан та бүхэн сонсон биз дээ, те? Хаацсан байгаа мó гэсэн чи хаацсан байна. 11-ээс онгоно гинэ. Тэгэхээр цаг одоо 10:45 болчихно. 15 минутын дараа онгоох юм байна. Тэгээ онгоохоор бүгдээрээ хоол иднэ. Ваа, хоолууд нь яг шинхэн гараад бүр үнэхээр гоё харагдчихэв. Вау, unbelievable. Өнөөдрөөс цатлаа иднэ. Өссөн байна. Хүмүүс нь тэгээ ийм тэргэн дээр хоолнууд аваа яваад өгөхгүй юу? За, энэ стан нэг Францын алдартай талхнууд байна, жимснүүд байна. Ваа, та бүхэн жүүснүүдийг хараа. Ваа, төрөл бүрээр нь ямар гоё юм бэ бүр. Ваа, кивиний жүүс шүү дээ. Ваа. Энэ хүн ингээ хийгээ явт юм байна. Вау. За, тэгэхээр золбоо өглөөнийхөө цайг авчлаа. Ямар хоол авсан бэ гэхлээр 3 талах. Кивиний жүүс, капучино, тэгээд өндөг, тэгээд сосэж. Ийм хоол авлаа. Кивиний жүүс ямар гоё юм бэ? Гоё юм тань. Кивиний жүүс ямар гоё юм бэ? Миний авсан өглөөний цай 16 франк болсон байхгүй юу? Воноор 30,000 вон. Ер нь бол 30,000 воноор ийм хоол идэж байгаа гэдэг бол Солонгост бол үнэтэйдээ орно. Төгрөгөөр хэдэн төгрөг болж байгааг харцгаая. Төгрөгөөр 72,000 төгрөгийн хоол идэж байгаа юм шиг золбоо. 3 талах тэгээ өндөг, сосэж, кофе, кивиний жүүс аваад 72,000 төгрөг болж байгаа юм байна. Вау. Ер нь бол гэхдээ Швейцар үнэхээр өртөг өндөр орно л доо. Та бүхэнд танилцуулж байгаа шалтгааныг ойлгож байгаа шүү дээ, тэ. Ер нь бол өртөг нэг иймэрхүү байдаг юм байна гэдгийг нь та бүхэнд хэлж өгч байгаа шүү. Бити буруугаар ойлгоорой. За, залбаа ямар ч өглөөнийхөө хоолыг идчихэд хоолч штэ. Өглөөнийхөө цайг уучаад гараад ирлээ. Тэгээд үнэхээр гоё цай уулаа. Талхан цайг гоё амттай байлаа. Өндгөн ч гоё амттай байлаа. Сосэж ч гоё амттай байлаа. Кивиний жүүс ч гоё амттай байлаа. Кофе ч үнэхээр гоё амттай байлаа. Би нэг кофе уудаг байхгүй. Гэхдээ ерөн сүүлийн үед айгүй тийм кофе уух дуртай болоод байгаа яана. Тэгээд сүүлийн үед айгүй сонир кофе уух тийм сонирхолтой болоод байгаа юм. Яагаад байгаа юм бэ? Кофе уухаар яагаад ч юм нэг тийм сэргээд байгаа юм шиг нэг тийм гоё мэдрэмж аваад байгаа байхгүй. Кофега багасахгүй бол ер нь кофег айгүй муу гэдэг чтэй. Тэгээд залбаа нь ямар ч зүйл эрэгтэй хувцсны тасагт нь дахиад буугаад ирлээ. Тэгээд энэчээс нэг өмд авчаа. Би та бүхэнд өмдөө харуулах юм бол ийм өмд өмссөн байгаа байхгүй. Тэгээд энэ жоох муухай болцсон. Энэчнээ толп мол бүүсээд угаагаад чинь муухай толпнууд нь ерөөсөө арилахгүй байгаа байхгүй. Тэгэхээр нэг өмд авчмаар байна. Айлсгүй саяны Nike руу ороод тэр нэг цагаан өмдийг өмсөөд үзхүү. Тэнд нэг саарл өмд айгүй хөөрхөн таалагдсан юм аа. Хаана вэ? Дууссан юм уу? Сая яг энэ тэгээд энэ саарл тэгээ энэ байсан байхгүй юу? Дууссан юм бах та. Авчдаг байж ч юм ээ. Яг хөө энэ өмдийг авчиг гэхээр яг одоо энэ өмссөн байгаа өмдтэй адилхан байгааз. Тэгэхээр адилхан өмд авчих гал болохгүй байгаа учраас уг нь тэр цагааныг авчиг гэж бодож байсан байхгүй юу? Би олчлоо би буруу газар хайгаа яваадсан юм. Тийм бэлгүүд энэ өмд байхгүй юу? Цагаан өнгөтэй, цав цагаан өнгөтэй. Энэ саарлыг бол хамаагүй өөр байгааз. Би цагаан өмдтэй өмд над ерөөсөй байдгүй байхгүй юу? Цагаан өнгөтэй. Эннээс нэгийг аваа өмсөө үзэх үү? Вау. Юм өмссөн юм шиг харагдчих штэ. Өстой гоё өмд штэ. Би нэг шууд өмсөө гарлаа. Шууд өмсөө гарлаа. Энэ галзуурцаа Аз юм чи юу хийгээд байна гэж гайхаж магадгүй шүү. Би ер нь жоохон ийм доогуура бариу иймэрхүү юмд айгу дуртай байхгүй юу. Нэг юм өмссөн юм шиг санагдаад. Одоо энийг цүгэндээ ичих юм бол камераар харж байгаа хүн баг намайг хулгайлж ийн гэж бодож магадгүй те. За ямар ч өнөөдөр орой уянгалаг цэцэрлэгээс нь авах та аав нь ямар ч нэг өмдөө солиод ирчих гэж бодох хэлгүү те. Ямар ч нэг өмдөн цагаан болоод ирчих гэж бодож магадгүй юм байна. Ашгүй яа. Авлаа. За шууд тооцоог нь хийх гэсэн чинь тэр хүн болохгүй гинэ. Заавал тайлаад эхлээ тооцоогоо хийснийхаа дараа өмдөө өмсч гарна гинэ. Шууд тэгж болдгүй юм. Солонгос болохоор болдог байхгүй юу? Шууд би ингэ өмсөө гарч энийг нь аваад өгч гэсэн чинь саяны хүн болохгүй энийг ингэ заавал тайлсан он чинь юмд ингэж татаж дуурдаг төхөөрөмжийг авах учраас заавал өмдөө тайл. Тооцоогоо ичээ дараа нь ирж өмсөх юм байна. Merci. Thank you. Merci. Thank you. За ямар ч өмдөө худалдаад авчлаад хувц сольдог өрөөрөө ороод сольж өмсөж гараад ирлээ. За золбоо өмдөө сольж өмсөж гараад ирлээ. Ийм гоё цагаан Nike өмд авлаа. Энэ хараа энэ айгуу гоё хувц шүү дээ. Энийг юусаа анзаараагүй явжсэн. Энэ стил гоё таалагдж байна. Энийг би өмсүүлстэй янзын харагдах хаа. Энэ бас айгуу гоё стайл байна. Ваа надад энэ манекений хувцтай гоё таалагдж байна. Оо энэ залуу бас айгуу гоё залуу байна. За тэгээд энэ дэлгүүрт бол өстой бүхэл юм байна да. Цаг байна. Уруулын бодог байна. Гоо сайхны бүтээгдэхүүнүүд байна. Тэр цаашаа эмийн сан байна. Үнэртэй ус байна. Энэ өстой гоё гоё хоолнууд байгааз. Ваа. Ваа. Хуушур байна, хуушур. Манай Монголын хуушур.
За ямар ч хэсэн золбооны энэ манер гэх дэлгүүр мажор л гэдэг юм бэл. Манер ч нөө мажор ч нөө ямар ч энэ дэлгүүрлөө ороод авах хэвээр юмудаа бүгдийг худалдаад авчлаа. Тэгээд саяны миний авсан энэ Nike өмдөө штэ. Энэ өмдөг жишээлбэл би 120 франкаар авч байгаа байхгүй. 120 франк гэдэг нь воноор 224 мянган вон болж байгаа байхгүй юу. Тэгэхээр Солонгост энэ өмд ягаад ч 224 мянган вон байхгүй байгаа. Солонгос үсрээл иймэрхүү өмднүүд нь нэг 120 мянган вон хавцаа байдаг байхгүй юу. Төгрөгөөр хэдэн төгрөг гэж энэ өмд хараа 547 мянган төгрөг юм байна. Вау. Түр би энийг яагаад хэлээд байгаа юм гэхээр та бүхэн битгий буруугаар ойлгоорой. Гуйж ш битгий буруугаар ойлгоорой. Би мөнгөтэй. Би баян гэдэгхгүй. Яагаад би дахин хэлээд байгаа юм гэхээр Швейцар угаасаа өртөг бүр үнэхээр өндөр байхгүй. Үнэхээр өндөр улс. Зөвхөн нэг өмд авахд л те 200 мянган вон 500 мянган төгрөг болчихж байгаа байхгүй. Тийм байна. Швейцарт ирээд бол ер нь бол хувц өндөр авалтгүй юм байна уу? Авахаар бол зүгээр Солонгосоос авцсан дээр юм байна. Солонгос нь бүр хамаагүй хямдхан тусах юм байна. Энд бол хувц бүр нэлээд үнэтэй байд юм байна. За та бүхэн энд харах юм бол хараа homeless гэд байдаг шүү дээ. Тийм хүмүүсийн орн байгаа байхгүй юу. Тэгээ Швейцарт гэхээр л дандаа тийм мөнгөтэй төгрөгтэй баячууд амьдардаг юм уу гэвэл бас үгүй. Homeless гудамжинд амьдардаг хүмүүс ч гэсэн байна. Тэгэхээр ер нь айл ч улсад гэлтгүү янз бүрийн хүмүүс амьдарч байгаа байхгүй юу. Хүн ер нь яг өөрөө ямар ч улсад амьдарч байсан бэ? Өөрөө айхтар сэргэлэн, өөрөө тууштай хийж байгаа ажлаа мундаг сайн хийгээд явах юм бол ерөөсөө л хаач хоолоо олоод идчихин. Ялангуяа манай монголчууд ер нь хаа газар очиод маш хурдан дасан зохицдог хүмүүс юм шиг санагддаг байхгүй юу. Одоо манай монголчууд дийлийнх нь гадаадад тарцсан амьдарч байгаа шүү дээ. Яг нэг үгэлэхэд бол тэр гадаадад амьдарч байгаа, тарцсан бутарцсан амьдарч байгаа тэр хүмүүс маань л Монгол руугаа мөнгө явуулж, долларын ханш, воны ханш, мөнгөнийхөө ханшийг барьж чадчихж байгаа гэж боддөг юм би. Манай монголчууд бол хаа газараа ер нь бол дасан зохицохтой маш сайн хүмүүс. За энд бас ийм Швейцар улсын ийм эмблемтэй, төрийн далбаатай ийм бэлэг сэлд өгдөг юмнууд байна. Энэ хараа цаг хараа. Ёстой 9 шидээр байгаа байхгүй цаг. Ямар брендийн ямар цагнууд байна. 99 гэж байна. Энэ 99 гэж тийм цаг. Миний өмднөөс хямдхан цаг биш тийм. За байж та би буруу бодож байгаа юм биш үү? Байж энэ шүү дээ. Яагаад буруу бодож байгаа гэхэлэр шүү дээ. Би Монголд сая өмнөх жилийн 100 очичоод ирсэн шүү дээ. Тэгээд Монголын тэр чи хаана үлээ? Шангрила. Би Шангрилагаас нэг цамц авсан байхгүй юу? Reebok-ийн цамц авсан. Тэгэхэд ганц Reebok-ийн цамц Шангрилагаас авсан чинь 500 хэдэн мянган төгрөг болчихсон байхгүй юу? Тэгээд би бүр ингээд шоконд ороо заяа. Пүүх нэг цамц 500 хэдэн мянган төгрөг гэдэг юм. Эхлээ би нэг амраа гэд найзтайгаа хамт явчихсан байхгүй юу? Хувцас авах гээд хувцснуудыг хараа явжсэн чинь хувцсных нь үнэн өдөн шүү дээ. Тэрийг харчаад би 50 мянган төгрөг болов гэж хараад тэгээд ингээд 50 мянга гайгүй юм биш үү? Чи хямдхан байдаг шүү. Ингээд харсан чи юу вэ чи 500 мянга би асууж авах амраагаас 500 мянга төгрөг гэж байгаа гэсэн чи амраа бас тэр дэлгүүрлөө нэг ордгүй юм бэлээ. Тийм биш хоёул ордог гарыг гэж битээр нэг гарч ирсэн тийм төөх байт. Монголд ч гэсэн хувцас айгүй үнэтэй юм байна. Тэгээд зөвхөн тэр Reebok-ийн брэнд тийм байсан юм уу гэвэл үгүй. Ер нь бол тэр Шангрила дотор байгаа яг тийм гой тийм брендийн хувцснууд нь дийлийнх нь 300 400 500 мянга төгрөгтэй байсан байхгүй. Тэгээд бас нэг малгатаа цам тахгүй ч байсан юм аа би. Тэгсэн чинь 450 мянга заавчлаар баахан мөнгө яриад яа. Тэгвэл та бүхэндээ мэдээд аваасаа гэсэн тэлж байгаа шүү. Түүнээс золбоо мөнгөтэй. Тэг санаа зовлтгүй шүү. За тэгээд энэ золбоогийнх нь байрлаж байгаа хотел Novotel гэдэг хотел байгаа байхгүй юу. Тэгээд ийшээгээ ороод ачаагаа тавьчаад тэгээд гарнаа. За золбоо нь ер нь өрөөндөө жоохон муухай бохир амьдарч байгаа шүү. Та бүхэн тэгээд энэ нараа. Service-д хөглөрцөн өглөө тэгээд осонд орчоод яаруу санд руу тэр чигээр гараад ирсэн. За тэгээд золбоо нь хоол хүнсээ идээд ингээд хог мог нь хөглөрцөн энэ нараа. Ямар замбраагүй амьдардаг хүн бэ энэ нараа. Тэгээд та бүхэндээ гяс юу худалдаж авснаа сонирхуулаа харуулчих. За ийм хөрхөн набор авсан байгаа. За ийм 2 шоколад авсан. За ийм бас 2 набор авсан. За тэгээд ийм их шоколад авсан хараа. Ийм их шоколад 1 2 3 4 5 6 7 8 9 10 20 30 40 ширхэг шоколад. Өөр чи юу авлаа? За окей гарцгаая. За та бүхэн энийг юу гэж бодож байна? Энэ хүүхдийн сургууль гэж боддоо ийм сонин сургуультай. Тэгээ Женевтэй штэ. Энэ Швейцарт ялангуяа иймэрхүү арабуудын дэлгүүр аягүй их байд юм лээ. Ийм одоо мухлаг одоо монголоор нь түүц гэж ярьдэн штэ. Иймэрхүү дэлгүүр баг булан болгонд байдаг. Тэгээ гадаа нь жимс зарж яадаг. Дотор нь одоо чихэр жимс, цүү, будаа алгаа юу гэдэг. Тиймэрхүү хүнсний бүтээгдэхүүнүүд зардаг. За би биш яахгүй. Энэ хэсгээр нь явахаар жоохон аюултай. Яагаад вэ гэхээр жоохон эвгүй хүмүүс ингээ байг зогсож яадаг. Ялангуяа шүн болгон заяа. 9 өнгөрөөгд 10 үед бол дандаа нэг иймэрхүү залуучууд яг нэг юм манж байгаа юм шиг ингээ булан болгонд зогссон байдаг хгүй. Тэгээ би энэ хүмүүс харт амихаа зарт юм байна да. Тэгээ миний яг саяны одоо байрлаж байгаа буудлын штэ. Тэрний эргэн тойронд монголоор нэг ягааны гудамж гэж ярьдэн штэ. Тийм гудамж байдаг хгүй. Тэгээд яг энэ хэсгээр нэг жоохон тийм эвгүй хэсэг юм шиг байгаа. Тэгээ би орой яг буудлал руу орох гээд юм гут чинь хүмүүс ингээл эвгүй хараад болонд. Охиогоо сая би яг ингээ камера хасаага явсан чинь яг нэг булан зогсчихсэн. Над руу харангуудаа шууд no гэдэг жаахгүй те би don't worry take me
Би өөрийгөө авч байна. Өөрийнхөө зургийг авч байна. Take me. За уучлаарай. Англи хэлэндээ угаасаа сайн биш шүү дээ. Мэдчихэж байгаа шүү дээ бүгдээр. За тэгээ би энэ газар яагаад ирсэн бэ гэхээр энэ уянгалангийн их дуртай хэсэг байхгүй юу? Энэ дүүжин дайжин дээр тоглох аюу дуртай. Энэ дүүжин дайжин дээр нэг суух юм бол тэгээд за бууна гэж байхгүй. Дахиад тоглоолдог. Бүгдэн дээр нь сууж ээж санаа амардаг. Тэгээ ууг нь би өчигдөр үлөө уржигдөр уянгалантай яг энэ дүүжин дайжин дээр ирсэн байхгүй юу? Тэгсэн чинь энэ дүүжин дайжин дээр нь хүмүүс тоглож байсан. Тэгээ хажууд нь сул байсан байхгүй юу? Нэг дүүжин дайжин сул байсан. Тэгээ би уянгалантай явъя очиж тоглоё гэсэн чинь үгүй гээ. Тэгээ уянгалан анзаараад байх ерөөсөө нөө хүн байгаа газар очиж тоглодог юм билээ. Яг хинч байхгүй зөвхөн яг энэ өөрийнхөө орон зайдал тоглох дуртай. Үгүй зүгээр хажууд нь сул байна. Очиж тоглоё гэд яг тэрвээ явах гэсэн чинь үгүй явахгүй гэд. За. Тэгээд өчигдөр дүүжин дайжин дээр ирээд тоглож чадаагүй шүү дээ. За тэгээд цаана одоо нөө алхаа явдаг нуур харагдаж байгаа. Тэгээ энэ юм гоё саксны шийдтэй, тэнцэнэ дүүжин дайжинтай. Одоо энэ саяны сургууль харагдчихээн. Энэ миний хамгийн гоё таалагддаг хэсэг заяа. Одоо ингээ хүмүүс гоё дасгал хийцэн зогсож байгаа байхгүй ийм гоё нэг стрит дасгал гэж ярьдаг те. Ийм дасгал хийдэг газартай. За тэгээ энэ ийм гүйдэг шат байна. Турник байна. За энэ дээр цээжнийхаа булчин шахажуулж гин дасгал хийдэг газартай. Тэгээ хүмүүс нь энэ дээр гарч ирж тэр чөлөөтэй дасгал хийдэг юм бэл. Одоо жишээлбэл тэр хүнийг харах юм бол боксоор хичээлж гин. За тэгээ энэ ч бас сууж байгаа даам тоглож болд юм биш. Даам тоглож болд юм байна. Шатар тоглож болд юм байна. Тэгээ бас энэ дараа хогийн сав. Тэр цаана бас байна гэж боддоо. Гэхдээ арай илүү юу та бүхэн юу гэж бодож байна? Тэнт хогийн сав байхад энд яг хогийн сав байж яаж байгаа юм бол? Тэр цаана бас нэг хогийн сав харагдчих шүү дээ. Зөвхөн энэ хөлбөмбөгийн талбайныхаа гадаа юм 3 хогийн савтай байл яах вэ? Юу вэ? Яг хажууд бас нэг хогийн сав биш тийм. За тэгэхээр та бүхэн Женев хот гэж төсөөлөх юм бол хогийн сав маш их байдаг. Тэнд бас нэг хогийн сав байна. Энэ араа ойрхон штэ ердөө. Тэр цаана харагдчихээн. Энд бас нэг хогийн сав байгаа байхгүй. За нуурлуун хүрээдэрлээ. Дахиад энэ одоо та бүхэн харах юм бол цаг агаар жоохон дулаахан болоод ирсэн чи хүмүүс нь гарч ирээд гүүж байгааз дасгал хийгээд гүүж байгаа хүмүүс зөндөө байгаа. Өнөөдөр чи 2 дахь өдөр штэ. Амралтын өдөр биш. 2 дахь өдөр рүү хахад те хүмүүс нь бол үнэхээр мундаг гүүж байгаа байхгүй. Одоо энэ эмэгтэйг харах юм бол өөдөөс бас нэг хүмүүс гүүгээд ир чинь. Гэхдээ яг үннийг хэлэхэд биш те. Ийм гой нуур, ийм гой агаар, ийм гой зам байвал нэрэ хин ч гэсэн гарч ирээд гүүх хаа. Би буруу бодож байна уу? Би нэрэ тоглоомчгүй ийм гой нууртай, ийм гой замтай газар байх юм бол нэрэ өглөө болгон гарч ирж гүүнэ. Яг хөө мэдээ Солонгос байхдаа ч гэсэн жимд яваад дасгал хийдэг л те. Гэхдээ яг гой ийм гой агаарт, ийм гой байгаль, ийм орчинд дасгал хийгээд гүүнэ гэдэг бол ёо нэрэ гайхалтай баха. За тэгэхээр та бүхэндээ хүн яагаад заавал дасгал хийх ёстой юм те? Энэ хүмүүс яагаад ингэж гүүж өдөр болгон дасгал хөдөлгөөн хийгээд байгаа юм бэ гэдгийг би та бүхэндээ маш ойлгомжтой тайлбарлаад өгье. Хүн яагаад заавал дасгал хийх ёстой вэ гэхээр хүний бие бол урсгал дээр амьдардаг систем гинэ. Хүний биеийн 70-80% нь ус байдаг шүү дээ. Бас цус байгаа. Тэгэхээр энэ бие дотор байгаа бүх зүйлийг цусны урсгалд дамжуулж өгдөг. Цус гэдэг бол маш чухал. Цус бол хүчил төрөгч, тижэл, дархлааны эс, даавар, хог хаягдал бодис гэж байна. Гих мэт амьдралын бүх солилцооны зам бол цусаа. Бие махбодын амин хаана байдаг гэж цуснд байдаг гэж боддоо. Цус ирүүл ээжж л та ирүүл байх боломжтой. За хоёр дахь юм бол штэ энэ цус гэдэг өөрөө хөдөлж чаддгүй гинэ. За энэ нь юу гэсэн үг юм бэ гэхээр цус бол өөрөө насоос биш. Цусыг хөдлөгдөх гол зүйл бол зүрх булчингийн агшилт биеийн хөдөлгөөн гэж аахгүй юу. Энэ цусыг юу эргэлдүүлдэг вэ гэхээр зүрх дүгдөг гэж цогцолж энэ цусны эргэлт сайжирдаг байна шүү дээ. Тэгэхээр энэ зүрхийг яаж сайн ажилуулах вэ гэхээр дасгал хөдөлгөөн хийж л энэ зүрх сайн ажиллана. Бид нар маш хурдтай гүүх юм уу хүн дасгал хийхээр энэ зүрх чинь маш гачаалаад хурдан цогцолоод эхэлдэг шүү дээ. Тэр чинь яаж ийнө гэдэг чинь зүрх чинь хурдан ажиллаад энэ цусны эргэлтийг чинь сайжруулж байгаа байхгүй юу. За ялангуяа хөлийн булчин, аарцэг, нуруу, мөрний булчин эдгээр нь цусыг дээш шахах хоёр дахь насоос болдгоо гэж байна. Тийм учраас энэ хөлийн дасгал гэдэг маш чухал байхгүй юу. Золбоо нэр нь бол жимд ороод хөлийн дасгал айгүй сайн байдаг. Энэ гойны дасгал. Гойны дасгалыг бол 7 хоногт заавал нэг хийдэг байхгүй би хүндүр болтол хийдэ. Гойны дасгал хийсний дараа тэм нэг дасгал хийсэн мэдрэмж авдаг байхгүй бүр үнэхээр гоё ядраад ачааллаа зүрх бүр ингэ цохлоо те. Гоё мэдрэмжийг авдаг яг энэ гойны хөл хийсний дараа. За тиймээс удаан суух хөдөлгөөнгүй байх цус нэг хэсэгтээ удааширч бөөгнөрж эхэлдэг гэж байна. Тэгвэл энэ цус бөөгнөрөө зогсон болохоор юу болдог вэ гэхээр цусны урсгал удаашрахад эсүүд хүчил төрөгчөөр дутнаа гэж байна. Хаягдал бодис цэвэрлэгдэхгүй гэж байна. Дархлааны эсүүд очихгүй гэж байна. Мэдрэл цочирно гэж байна. За тэгэхээр үр дүн нь юу болж хувирхан тодорхой те? Өвдөлт, хөшилт, хавдар, даралт, ядаргаа, архаг өвдөлт, өвчин гэх мэтчлэн зөндөө олон өвчний үндсэн суурь нь болдог гэж байгаа байхгүй. Дасгал хөдөлгөөн хийхгүй байна гэдэг. Дасгал хөдөлгөөн гэдэг бол зүгээр л хүний биеийн дотоод угаалга гэд бодчиход болно. Бид нар гадна байгаа энэ биеийнхаа хэрийг арилгахын тулд яадаг үлээ? Усанд ордон штэ. Шампуноор угаан, шүдээ угаан, бие савнд нь гих мэтчлэн нүрээ угаан гэд яг адилхан бид нар бас энэ доторх эргэтнүүд эсүүдээ угаах шаардлагатай байхгүй. Тэр нь юу вэ гэхээр дасгал хөдөлгөөн
хөдөлгөөн. Дасгал хийхэд булчин агшин, цус шахагдана, хурд нэмэгдэнэ, эс бүр илүү их хүчил төрөгч аавна, илүү хурдан цэвэрлэгддэг юм байна. За энгийнээр тайлбарлах юм бол дасгал биеийн доторх замын түгжирлийг арилгаж өгнө гэж ойлгож болох юм байна. За тав дахь юм бол зарим нэг хүмүүс дасгал хийж эхлээд өвдөөд идэг шалтгаан байт юм байна. Дасгал хийхгүй байж байгаа дасгал хийхээр өвдөөд идэг шүү дээ. Энэ нь яагаад гэдэг вэ гэхээр удаан хөдөлгөөнгүй байсан хэсэгт хаягдл бодис, үрвслийн медиатор, сүүний хүчлэх хуримтлагдсан байдаг юм байна. За дасгал хийгээд эхлэхээр цус гинт орж ирнэ, мэдрэл сэргээд эхэлт юм байл да. Тэр нь өөрт нь өвдөж байгаа юм шиг мэдрэгддэг юм байна. Хүн чинь нөө дасгал хийхгүй байж байгаад нэг жим дээр очиод дасгал хийчихэр маргааш нь яадаг вүлээ. Хамаг бие нэг хүндөр болсон байдаг шүү дээ. Энэ тэнд нь өвчөө орцсон. Хөдөлгөхгүй байгаа, муудцсан байгаа, үхсэн байгаа эсүүд нь сэргэж эхэлж гин гэсэн үг юм байна л да нэг үгээр. Тиймээс эхний 1-2-7 хоног өвдөлт, чилэлт мэдрэгдэх нь бол зүгээр энгийн зүйл юм байна. За энэ бол өвчин нэмэгдэж байгаа биш, цэвэрлэгээ эхэлсэн дохио юм байна шүү. Тэгэхээр та бүхэн санаа зовлтгүй 1-7 хоног, 2-7 хоногоо давж гарна гэдэг л хамгийн чухал юм байна. За тэгвэл ямар дасгал хамгийн чухал вэ гэхлээр хүнд хөдөлгөөн байх шаардлагагүй гинэ. Шинжлэх ухааны хувьд алхах, сонголт хийх, хөнхөөн гүйх, усан сэлэх, биеийн жинтэй дасгал хийх. Хамгийн гол нь бие махбод хөдөлж байвал, булчин хөдөлж байвал болоо. Цус уурсч байвал би амьд байна гэсэн үг юм байна. Одоо энэ хүмүүсийн гүүгээд байгаа шалтгаан гэвэл нэг гоё харагдах гадаагаа гол нь биш те. Жимэнд явж байгаа хүмүүс аднах үзмжээ гоё болох гэж явж байгаа хүмүүс байгаа ч гэсэн дийлэн хүмүүс яах гэж жимэнд явдаг вэ гэхлээр энэ цусныхаа эргэлтийг сайжруулах гэж эрүүл байхын тулд хүмүүс энэ дасгал хөдөлгөөнийг хийж гүйдэг юм байна шүү. Тэгээ золбон та бүхэндээ энэ дасгал хөдөлгөөн хийж байгаа хүмүүсийн хажууд дасгал хөдөлгөөн хийх ямар чухал вэ гэдгийг та бүхэндээ анхааруулж хэллээ. Өнөөдрөөс эхлээд бүгдээрээ дасгал хөдөлгөөн хийцгээе. Баярлалаа. За энэ хоёр нуур юу хийж байна? Энэ хоёр нуур хүртэл дасгал хийж шít. Хүзүүний дасгал хийж байна. Би мах бодийнхоо цусны эргэлтийг сайжруулахын тулд байн хөдөлж байгаа байхгүй юу? Зүгээр байна гэж байхгүй ерөөсөө. Энэ хоёр ягаад дайрахгүй амар дайрдаг да ойртод ирэхээр өгнө. Гүжи гү. За гөлөө. Хөөе. Тэр юу болж байна? Ямар сайн хэрэг шиг дуурдیں۔ Те? Хүүе эн чин цагаан хэрэг юм шүү. Яг хэрэг шиг дуурж шít. Ууралж ин тэр. Ууралж ин. Одоо яг энэ урд ингэ нуур байгаа байхгүй юу? Тэгээ энэ байрнуудыг хардаа бүр үнэхээр гоё байгааз. Надад энэ барилгынхын энэ хээц загварууд бүр үнэхээр гоё таалагддаг байхгүй юу? Ягаад гэвэл тэр нэг үлгэрийн газар ирсэн юм шиг мэдрэмж төрүүлж чаддаг гэх юм уу? Ваа энийг яаж хийсэн бол ямар гоё юм бэ гэж бодогдуулахаар байгаа сте. За өглөө нөгөө нуурын усан ориглоор ажиллахгүйсэн чи одоо ажиллаад эхэлчихэж бүгдээрээ тэнд очиж үзцгээе. За тэгээ одоо цаг өдрийн 1 цаг болж байна. Орой 5 цагаас уянгалан цэцэрлэгээс нь аавна. Тэр болтол хідүүлээ сайхан буу халцгаая. Гэхдээ энэ байр бол хотел биш шүү дээ, тий. Хотел гэсэн ямар ч тийм тэмдэглэгээ алга. Тэгэхээр энэ байранд амьдардаг хүмүүс бол ваа зүгээр л нэр үнэхээр гоё. Яг ингээл урд нь аягүй гоё нуур харагдаж байгаа байхгүй. Гоё үзэсгэлэнтэй байгаль харагдаж байгаа. Тэгэхээр энэ байранд амьдардаг хүмүүс бол өстой гоё байдаг хаа. Тэгээ өглөө гэрээсээ гарч ирээл шууд зам руу гараал энэ хүн шиг ингээл гүүгэл явах нь шүү дээ. Би өөрөө бас нөгөө хөл бөмбөгийн тамирчин байсан болохоор гүүх гэдэг ямар гоё вэ гэдгийг одоо мэдэрсэн гэх юм уу? Энд миний бие махбод мэдэрсэн гэх юм уу? Гүүгээ дасгал хөдөлгөөн хийгээд хөлсөө уурсгасны дараа энэ цаанаасаа энэ даавар энэ цусны эргэлт сайжраад одоо нэг тийм аз жаргалын гормон гэх юм уу? Тиймэрхүү юм бүр мэдрэгддэг байхгүй юу? Нөгөө хүмүүс чинь дасгал хөдөлгөөгээд онцчихдээ шүү дээ. Тэр шалтгаан нь юу вэ гэхээр тэр дасгал хөдөлгөөн хийсний дараа авж байгаа тэр таашаал мэдрэмж те тэр бие тайвширж байгаа тэр бүх мэдрэмжээ авахын тулд бүр дасгал хийгээд онцсон хүмүүс ч гэсэн байдаг шүү дээ. Би бол нэрээ дасгалгүй амьдрч чадахгүй хаа. Дасгал жоохон хийхгүй удаад ихтгэхэр л нэг тийм аюу муухай мэдрэмж авдаг байхгүй юу? Яагаад ч юм нэг л тийм муухай мэдрэмж авдаг. 2 3 7 хоног ч юм уу дасгал хийхгүй хөдөлгөөнгүй байгаад ихтгэхэр л хурдан жимдээ ямар санагдаал, хөлбөмбөг бүх тоглолмоор санагдаал. Бүр нэг цаанаасаа ингээд бие махбод ингээд гжигдээд эхэлдэг гэх юм уу? Дасгал хийгээрэй гэдэг. Энэ зав энэ нуурын ирэг дээрээсээ цаатлын нуурын ирэг хүртэл явдгаа гэдэг. Тэгээ энэ нь өөр нэг цагтаа байдаг юм байна л да. Энэ цагийг бичсэн байна. Өглөөний 7:30-аас оройны 7:30 хүртэл ажиллана гэсэн баг шиг байна те. Тэгээ амралтын өдөр болохоор 10:35-аас 6:05 хүртэл ажиллана гэдэг энэ цагийн хуваартай байх шиг байна. Сүүлийн юм гэдэг ийм амралтсан. Би одоо энэний зургийн дараад шууд ChatGPT энийг орчуулад өгдөө гэсэн шууд ингээд орчуулад өгж байгаа байхгүй юу? M1 чиглэл Моларт хотын төв рүү явна гинэ. 10 минут тутамд явдаг юм байна. Шууд ингээд орчуулад өгч байгаа байхгүй юу? Тэгээ хамгийн гоё нь юу вэ гэхээр энэ зав нь үнэгүй мөнгө төлдөг байхгүй. Тэгээд одоо тэр ирж чинь 10 минут тутамд явд юм ба штэ. Тэр урдаас ирж чинь. Excuse me. Is it free? Ticket. I have to pay. Okay.
Thank you. Мөнгө төлт юм байна. Би үнгүүгээ худлаа ирсэн юм. Энд мөнгө авт юм байна. Мөнгө төлт сууд юм байна. Уучлаарай би буруу бодсон. Баларсан юм аа. Яг өнгөнд дарах шахлаа. Тэнд хэрвээ хүлээж исэн бол мөнгө төлөх юм байна. За тэгвэл сууха боллоо. Уг нь надаас мөнгө байгаа л да. Мөнгө зөндөө байгаа шүү. Та бити буруугаар ойлгоо. Ийм мөнгөтэй явж байгаа. Тэг хамгийн гол би нөө ингээд мэдхгүй юм аа оролдохоос жоохон санаа зовддаг гэх юм уу. Тэр эвгүй байдалд орохоос жоохон айгүй тийм ичдэг санаа зовдөг гэх юм уу. Одоо нөө мөнгө төгрөгийн буруу хийгээд буруу тикетийг аваад буруу яваад яг орох гэсэн чинь хүн чи буруу тикетээ авцсан байж тээ. Нааш болохгүй өдр гэх юм бол тийм эвгүй байдалд орохоос айгүй тийм санаа зовдөг гэх юм уу. Тэг болчлоо. Манай нөө ютубер мөнх цэлмэг байдаг шүү дээ. Би тэрийг бүр үнэхээр яаж ингэж чаддаг байна гэж боддог байхгүй юу. Бүр гайхалтай нүүрэмгээ те. Зүгээр айл майл руу шууд хамаагүй яваад орчин. Шууд хүнээс юм асуун. Тэгээ өөр бас нэг англи хэлтэй болохоор гайгүй байдаг хэл та. Би бас нэг хэлгүй болохоор тэрэндээ жоохон түүртэй санаа зовддог байхгүй юу. Одоо ойлголцож чадахгүй юм чинь нөгөө хүн өөдөөс юм яриад байдаг би ойлгохгүй бол тэгэл тэр чинь тэгээ балраа шүү дээ. Мөнх цэлмэг шиг яаж гоё тийм нүүрэмгээ болох вэ гэж бодоод өгдөө. Одоо уг нь бол би сая тэр усан онгоцсон суугаа тэр цаатлын ирэг рүүгээ явах хэрэгтэй байсан байхгүй юу. Тэгсэн энэ мөнгө төлдөг байсан юм байна. Баяртай. Уучлаарай. Би сууж чадсангүй. Ичээ сууж чадсангүй. Тикетээ авч чадсангүй. Одоо ичимхийн үе авахт те нөгөө төлөв нь гарахын тулд алхаал явъя да. Бүсгүй хүний бодол өнөөдөр би үсээ оролдож суун. Яах гэж үсээ оролдож суугаан бол хинч мэдэхгүй би өөрөө ч мэдэхгүй. Тэгээ Женев хотыг ер нь анзаараад хараад тахтай шүү дээ. Иймэрхүү мэрэгжлийн хувцс өмссөн хүмүүс ер нь айгүйх ажилтдаг юм байна. Одоо жишээлбэл энд ингээл мэрэгжлийн хүмүүс ирсэн замаа засаал, модоо засаал бүгдээрээ ажил хийж байгаа байхгүй юу. Тэгээ энэ хотын ийм гоё цэвэрхэн, гоё тохилог, тохиромжтой байгаа шалтгаан нь айгүйх ийм олон ажлын хүч байдгийн байна л да. Энэ хотоо засдаг, цэвэрлдэг, хогийг нь төөдөг, модыг нь засдаг, замыг нь засдаг иймэрхүү хүмүүс бол маш их ажилтдаг юм байна. Яг ковид гарахаас өмнө би аялал хийдэг ютубер болъё гэж бодож байсан байхгүй юу. Яг мөнх цэлмэг шиг бүр яг гарч ирсэн. За ойрынхоо орон Японоос ахуулаад яг ингээд гоё аялал хийдэг ютубер болъё даа гэж бодож ирсэн чинь корона гараад тэгэд би явж чадаагүй байхгүй. Тэрнээс хойш тэгээ тэр мөрөөдөл маань замхарсан. Тэр нь цаашдаа Солонгосын ойролцоо гоё орнуудаар аялаад ютуб бичлэг хий гэж бодож байгаа. Би бас яг нэг өөрөө айгу тийм ичимхий, дотгошоо хүмүүсээс дэндүү санаа зовдөг төрлийн юм болохоор яг надад бас жоохон таарддаг байхгүй. Би ингээд хүмүүсээс шууд юм асууж чаддгүй. Одоо жишээлбэл сая та бүхэн харж байгаа үстэй. Тэр зоос хийдэг газар руу зоосоо хийгээл ямар ч хамаагүй тикетийг аваад үзүүлэл ороод нөгөө талд нь гарчих юм дээр тэгээ санаа зовоод чадахгүй болохоор ингээд эвгүй байдалд орохоос санаа зовоод ингээд болчихж байгаа байхгүй. Иймэрхүү болохоор жоохон аялал хийхэд тохиромжгүй юм шиг санагдаад тэгэл та. Өөрөө хийх тусмаа оролдох тусмаа л нүүр хагарах байх л та. Өмнө нь би ингээд гадуур камер бариад явж чаддгүй байсан. Одоо ингээд асуудалгүй те камер бариад өөрөө ганцаараа яриад явж чаддаг болсон байна. Тэгээ ер нь яагаад ингэж их юмнаас санаа зовдөг, ичдэг, айдаг, эвгүй байдалд орно гэдгээс яагаад ингэтлээ санаа зовдөг болцсон юм болоо гэж бодоодсэн чинь баг насны травма. Нөгөө травма гэ. Өдөрөө тэгтээ тоглоомчгүй яагаад би ийм их санаа зовдөг, ичдэг болсон бэ гэхлээр дунд сургууль байхдаа өсвөр наснд байхдаа би бүр маш их тийм стресс авсан байхгүй юу. Юу ч хэл ус мэдгүй Солонгосын хөлбөмбөгийн секцэнд яваад орцсон. Хүүхэд чинь нэг өсвөр насн дээрээ эсрэг хүүстнээ аягүй сонирхож эхэлдэг үе штэ. Тэгээ манай сургууль нөгөө Мүллэжүн Акиу гэдэг эрэгтэй эмэгтэй хүүхдүүд нь хамт сурдаг ийм сургууль байсан байхгүй юу. Тэгээ би өөрөө эмэгтэй хүүхдүүдээс бүр үнэхээр ичдэг. Тэгээ гарч дасгал нүүрэн дээр батг гараад тэгээ батганаасаа бүр санаа зовоод ичээд сүулдэ бүр хүний нүүр царайлуу ч ихцэлж харж чадхаа болоод бүр ингээ жоох юм хийх юм бол ингээ айдаг те. Сургуулийн одоо нөгөө буктуу гэж ярьдаг байхгүй юу. Сургуулийнхаа коридороор алхаа явж байхдаа шүү дээ би ингээд нүүрээ өргөж явж чадахгүй заяа. Бүх хүүхдүүд ингээ өөдөөс намайг харж байгаа юм шиг мэдрэмж аваад ингээ доошоо хараад ингэж явдаг гэсэн ингээ бодтоо. Нэрээ би яг ингэж явдаг байсан. Яагаад гэвэл нүүрээр дөрөв юм гарцсан те октоудаас ичээд амар өөртөө итгэлгүй болсон гэх юм уу. Яг дунд сургуульд байхдаа. Тэр надад одоо хүртэл яг нөлөөлдөг юм шиг санагддаг байхгүй юу. Ингээд нэг эвгүй байдалд орохоос айдаг. Хүмүүс надаас бити юм асуугаасаа надаас юм асуучвал би эвгүй байдалд орчвол яана гэсэн нэг юм өсвөр наснд авсан айц. Яг энэ айц одоо хүртэл байгаад ддэг юм шиг санагддаг байхгүй юу. Солонгос төрөөд хөлбөмбөгийн сургуульд 6 жил хичээлэх үедээ би яагаад чинь бүр сэтгэл санаа бүр үнэхээр хэцүү байсан юм шиг байгаа. Тэр үе яг миний амьдралын баг хамгийн хүнд хэцүү үе байсан гэх юм уу. Маш их айцыг мэдэрдэг байсан үе. Тэгээ ялангуяа энэ эрэгтэй хүүхдийн өсвөр нас гэдэг чинь айгүй чухал шүү дээ. Дунд сургууль, ахлах сургууль гэдэг хамгийн чухал цаг үе байдаг. Тэр үедээ бүр ингээд амар айцыг л мэдэрсэн юм шиг байгаа. Айгүй тийм тухгүй, тав тухгүй мэдрэмж, айц, хамгаалах те хүн байхгүй нэг тийм бүр үнэхээр хэцүү үе. Тэгээ би та бүхэндээ бүр яг үннээ хэлээ сая. Би бүр амлаа. Би урд шин хүртэл дунд сургуулийнхаа зүүдийг зүүдлээс ирсэн гэ бодтоо. Дунд сургууль байсан тэр зүүдээ багштаа загнуулаад яг тэр тухайн үед авч ирсэн нэг тийм амар муухай мэдрэмж заяа. Тэг би тэрийгэ зүүдлээд сэрэн штэ. Зүүд байсан гэд мэдэнгуудаа бүр амар гоё болдог. Йоо, тийм биш зүүд биш. Йоо, тийм бэлхүү тэгээд бүр ингээд тайвширдаг гэ бодтоо. Бүр амар сонио. Яг би урд шин зүүдлээс ирсэн. Сая ингээд та нарт баг насныхаа дунд сургуулийнхаа травмаг ярьж байгаа санаж байгаа хгүй. Би бүр яг урд шин зүүдлсэн. Бүр нөө Сундечон гэд манай сургуулийн багш байдаг. Тэр багш ингээд бүр ингээд хувцаад тайлцсан заяа. Бидрийг ингээд загнаад. Тэг би ингээд хичээх одоо
сайн тоглох хэрэгтэй доо гэдэг ингээд амар ингээд тийм нэг дарамт гэх юм уу. Тийм мэдрэмжтэй тэр мэдрэмжнээс ингээд зүүднээс өглөө сэрүүлэг дуураад яг тэгхэнгууд ингээд зүүд байсан юм шиг бодож байгаа байхгүй. Яг тэр дунд сургууль ахлах сургуульд байсан тэр мөчтөө зүүдэндээ орж чаддаг гэх юм уу. Хүн яг зүүдлээд унтахаараа даалт ухамсараа ажиллаад эхэлдэг юм шиг байна. Тэгээ тэр даалт ухамсар чинь шууд намайг тэр дунд сургууль ахлах сургуулийн үе рүү авчиж байгаа байхгүй. Тэнгууд би яг тэр үедээ очичдаг. Тэг яг нөө тухайд авчихсан дарамт амар хэцүү мэдрэмжүүд шууд мэдрэгдэг гэх юм уу. Өглөө сэрэхтэй ямар новшийн зүүдэлчээ гээл айгуу тийм муухай мэдрэмж аваад өглөөс ирсэн байхгүй. Та бүхэн миний тэр дунд сургууль ахлах сургуульд авсан мэдрэмжийг бол нэрэ төсөөлөхгүй дээ. Ямар хэцүү байсныг ягаад ч төсөөлөхгүй бүр. Яг энийг нэг ингээд бичлэг болгоод ярих юм бол бараг л одоо яг зарим нэг хүмүүс нь бодож байгаа хэл. Дунд сургууль ахлах сургууль би бүр хэцүү цаг үеийг туулсан штэ гэдэг юм уу те. Тэгээ тиймэрхүү хүмүүс ч гэсэн зөндөө байгаа. Бүр амар хэцүү орчин, хэцүү нөхцөл, амар газар байгаа тийм хүүхдүүд ч гэсэн зөндөө байгаа штэ те. Гэхдээ миний одоо нэг сүүлийн үед ойлгоод байгаа дахин та нартай хэлээддэг зүйл юу вэ гэхлээр өөрийнхөө хэмжүүрээр ерөөсө хүмүүсийг хэмжиж болохгүй юм байна. Энэ хүн яагаад ингэж ярьж байгаа юм те. Би энээс илүүг л туулсан штэ. Чамаас илүү амар хэцүү хүмүүс зөндөөд байгаа штэ гэж ярих нь айгүй буруу. Бүр маш буруу байгаа хгүй юу. Энэ дэлхийн ертөнцийн амьдарч байгаа 8 тэрбум хүн бүгдээрээ өөрсдөө ертөнцтэй. Бүгдээрээ өөрсдөө тусдаа мэдрэмжтэй. Бүгдээрээ өөрсдийнхөө хувьд өөрсдийнхөө зөв гэж бодсон зүйлээ сонгоод сонголтоо хийгээд явдаг байгаа хгүй юу. Яг нөгөө өмнө авчихсан жишээгээ ярих юм бол адилхан 10 хүүхдэд хичээл заалаа гэхэд нэг нь маш сайн ойлгоно, нэг нь юу ч ойлгохгүй, нэг нь зармийг ойлгоод зармийг ойлгохгүй шиг тийм үү. Бүх хүүхдүүд өөр хүлээж авч байгаа хгүй юу. Тэгэхээр миний хувьд гэх юм бол бүр жоохон байхасаа ахуулаад бүр дэндүү мэдрэмтгий хүүхд байсан. Бүр дэндүү мэдрэмтгий яг амьдралд болж байгаа процессүүд төр нүдэнд харагдаж байгаа зүйлсүүдээ бүр дэндүү хурц хүлээж авдаг гэх юм уу. Одоо хүүхдүүд нэг юмыг хараад нэг 2%, 5% ойлгож илээ гэхэд би баг 10 юм бодсон байдаг. Бүр тийм их мэдрэмжтэй, мэдрэмтгий юмыг айгүй ингээд хурдан хүлээж авдаг, ойлгодог тийм төрлийн хүүхдсэн байхгүй. Би одоо ингээд бүр жоохон баг насаа ингээд бодоход дэндүү их юмыг боддог гэсэн. Манай ах, манай ихч бодоогүй юмыг би бодсон байдаг гэсэн байхгүй. Баг насаа жоохон магтчих. Баг насанд айгүй ухаантай хүүхдсэн. Бүр айгүй ухаантай хүүхдсэн. Юмыг маш хурдан хүлээж авдаг. Одоо нөө сэргэлэн потенциал сайтай гэх юм уу. Тэгээ манай ер нь эргэн тойрны хүмүүс намайг айгу толгой сайтай гэж магтдаг байсан байхгүй. Тэгээ ямар ч байсан зүгээр золбоонд баг насандаа айгу тийм мэдрэмтгий хүүхэд байсан. Ямарваа нэгэн зүйлийг бүр ингээд маш хурц хүнд маш олон талаас нь ингээд хүлээгээд авчдаг тийм мэдрэмжтэй хүүхэд байсан болохоор траума энэ сэтгэл зүйн шарах гэдэг зүйл илүү хүн дээр миний зүрх сэтгэл үлдсэн болов уу гэж боддог байхгүй. Тэгээ одоо хүмүүс 25 он траума ярьсаар байгаа. Тэгээ одоо 26 онд на траумахаас салаараа хацаараа гэдсэн. Одоо нэг траума ярихгүй та бүхэн бити санаа зовоорой. Одоо бол нэг тийм траума гээд ах чим алга гэснэ траума ярьсан байвал яах вэ? За золбоон тэгэхээр хаана ирсэн байгаа юм бэ гэхлээр Женевийн алдартай усан ориглуурын хажууд ирчлээ. За энэ тэгээ жуулчид ирсэн зураг даруулж ах шиг байна. Тийш ойртож болохгүй юм шиг байна. Ягаад гэхлээр маш их ус цацарж байна нааша. Ваа энэ баг хэдэн метр вэ? Энэ баг 5 давхар барилга хүрэх хаа. Маш хүчтэй шахалтаар усан ориглуур шахагдж байна. Ваа энэ хараа. Ус ямар гоё цэвэр тунгалаг юм бэ. За тэгээд тэр устаа хэсгээр хүмүүс зураг даруулж байгаа харагдана. Нойтон болол нороод гарч ирэндээ та нар. Даарнда. За ямар ч гэсэн та бүхэндээ гоё энэ Женевийн усан ориглуурыг харуулчлаа шүү. Ямар хөгжим юм бэ бүүмэд нэг юм хөгжим тоглолцсон сууж байна. Вау. За энэ мөнгө өгдөг юм шиг ямар ч. Okay. It's nice. Good. За би та бүхэнд энэ хөгжмийг сонсуулъя. Nice, very nice. Thank you. Have a good day. Merci. За саяны хөгжим яг ямар улсын хөгжим юм бүү мэдэх өвөрмөц дуурдаг хөгжим байна. Ер нь тийм хипхоп, клабын хөгжмөндөр тохирохоор тийм аялгау гарч ин тэ. Тэгээ сайн нэг жоохон хажууд нь бүжиглчтэй юм уу гэснэ. За яшиг гэж жоохон санаа зовоод ичээд хөгжим дуусчлаа л да. Яг бүжиглэх гэсэн чи. Яг балааг нь авах төглөө сая. Сансар сагалтай ихчтэй яг хажууд нь бой. А манай монголоор нэг хөөми тэ. Тэрнтэй бас жоохон төсөө сонсогч байна уу? Энэ хум биш үү? Над дээр хөөдөрлээ. Энэ гарыг идчихвэд. Би ер нь бас яг иймэрхүү амьттаас айгүй хайдаг байхгүй юу? Нэг хаац чухал. Ялангуяа нохоноос ингээ хажуугаар зөрөхөөр айгүй хайдаг. Яагаад гэж энэ бас нэг баг насны траума. Би нөө жоохон бахта нохоон татуулж ирсэн байхгүй юу? Нэрнгээсээ. Яг хэдэн настай байснаа сайн санахгүй. Нэг 5 юм уу 6 тал ирсэн баг. Яг гэрээсээ гараад явжсэн чинь нохоо намайг ирээд амар хатсан байхгүй юу? Тэг яг энэ гой эсгээр бүр тэр чигээрээ шалбраад, унаад, хазуулаад. Тэг би бүр амар уйлаад орчихсон. Тэрнээс хойш нохооноос айгүй айдаг болсон гэх юм уу? Нохоор ерөөсөө ойртож чаддгүй. Ер нь тэгээд траума гэж юу? Золбоо ТV-гээ болоод ерөөсө траума ТV болгоч тийм үү?
За сайн байцгаана уу? Трама ТV-ийн тав бүхэнд энэ өдрийн мэндийг хүргье гэдэг. За тэгээ золбоо нь одоо яг хаана ирсэн байгаа юм бэ гэхлээр тэр цаатлын нуурын ирэг дээр золбоо байсан шүү дээ. Бүр ингэ тойрж явсараад нөгөө талд нь гараад ирсэн байгаа байхгүй. Тэгээд энтлийнх нь байшин байрлалууд нь ч гэсэн айгүй гоё. Тэгээд тав бүхэн энэ модыг хардаа ямар сонин мод вэ гэж бодож байна уу? Үгүй. Энэ 100 болохоор бүр үнэхээр гоё навчилчдаг. Амар том мод болчихсон заяа. Яг энэ замыг ингээ харангууд нэх гоё. Яг тийм нэг юм үлгэрийн ордноор явж байгаа юм шиг энэ голын замаар явхаар. Тэгээ өвөл болохоор ингээд шав шалдан болчтой юм билээ. Айгүй сонио. Айгүй царай муутай харагдаж байгаа. Энэ одоо яагаад баг энд байгаа юм бол гэж бодмоор 100 болохоор бүр айгүй гоё болчтой энэ мод хэсэг нь. За би та бүхэнд юу харуулах гэж байгаа гэхээр шүү дээ. Одоо энэ сандал байгааз хажууд нь хогийн сав. Тэн сандал байгааз хажууд нь хогийн сав. Тэр сандал байгааз хажууд нь хогийн сав. Сандал болгоных нь хажууд хогийн сав тавьсан байл яах вэ? Unbelievable. Гэхдээ би нэрээ худлаа яриаг та бүхэн энэ хартаа сандал болгоны хажууд хогийн сав байна гэж боддоо энэ хараа. Би яагаад ийм олон хогийн сав байгааг нь ер нь ойлгочлаа. Яг яагаад гэж. Энэ бол яаж бодсон ийм их хогийн сав те сандал болгоны хажууд тавих ямар ч шаардлагагүй байхгүй юу? Монголд зүв зүгээр байгаа замыг ингээл ухч хаяал дээрээс нь юм тавиал дахиад ухч хаяал дээрээс нь юм тавиад идэв штэ. Яг ер нь тэрнтэй л адилхан юм байна. Тэгээ энэгээр нэг төсвийн мөнгө идэнэ гэж ярьдэн штэ. Тим юм болов гэж өөр ирэхгүй бодогдчихэйна. Одоо зүгээр нөө төсвөө батлахтаа тэр газар тэдэн хогийн сав байршуулсан. Тэгээ тэн дээр тэдэн хүн ажилласан. 10 хогийн савтай газар ажилласан гэж нэг тайлан тавих өөр те. 2 хогийн савтай газар хүн ажилласан гэж нэг тайлан тавих өөр штэ. Цалин мөнгө нь ч гэсэн өөр болно. Энэ бол яалтчгүй тийм төсвийн мөнгө идэгсэн нэг юм арга юм шиг санагдаа явчлаа шүү мөр. Тэгээ яаж ч бодсон ийм хогийн сав яах юм бэ нэрээ. Би бүр гайхаад их юм. Энэ нэрээ арай хитэрнэ. Монголчуудын ярьдгаар би нөө хардж чинь. Хардах хэрэг надад байгаа гэдэг шиг те. Би Швейцарын төрд ажиллаж байгаа хүмүүсийг хардж чинь. Яг нэг үгүй хэлэхэд ийм олон хогийн сав байх ёсгүй те. Эдгээр цөөл төсвийн мөнгөө багасгах те. Тийм болохоор энэ Швейцараас чинь ийм үнэтэй байгаад штэ. Тэг ганц өмнө тодтолж авсан чинь хэд боллоо. За тоглосон шүү манайх. Тэг Женевтаас иймэрхүү хөшөө айгүйх байт юм байна. Ийм эмхтэй хүний. Энэ яг юуг бэлэгдэж байгаа юм бол. За тэгээ энэ хэсэг миний хамгийн дуртай хэсэг байхгүй юу? Ягаад гэвэл 100 болохоор энэ ч ингээд битүү хүүхдүүд. Ягаад битүү хүүхдүүд ирдэг вэ гэхээр энэ моднуудаас нь дүүжин дайжин ингээд өлгчдөг байхгүй юу? Тэгээ уянгалан энд ирж тоглох бүр багаас айгу дуртай байсан. Тэгээ 100 дулаахан болонгоо зүгээр энэгээр зүгээр хүүхдүүд ч юмста пижгинж байгаа юм чинь модон дээр үр хараагаал дүүжин дайжин тоглоол өвөл хүүтэн байгаа болохоор ингээд хүмүүс ороолохгүй гэд хаацсан байна. Тэгээд энэ хэсэг бас айгу гоё. Яг ийм гоё илстэй хэсэг. Яг далайн хэрэг дээр ирсэн юм шиг. Тэгээ хамгийн гоё нь юу вэ гэхээр энэ ус нь шорог биш шүү дээ. Цэвэр гоё нуур. Тэгээ 100 дулаахан нартаа өдөр бол энэгээр нь битүү хүмүүс. Тэгээ яг энэ хэсгээрээ гоё илстэй, цаад хэсгээрээ чулуута, цаад хэсгээрээ хайрхтаа. Тэр цаана харагдаж байгаа юм юу вэ гэхээр бас хоол гардаг, гоё пяв архитаас гардаг нэг ийм гоё одоо бааз гэж ярих уу юу хүү те. Тийм газар бас байдгийн. За тэгээ тэр нэг харагдаж байгаа газар байгаас те. Энд би юу хийжсэн бэ гэхээр бүрийтэй хамт бичлэг хийжсэн байхгүй юу? Бүрий нэг Женев дээр явсан шүү дээ. Тэгэхэд яг тэр нэг гоё шилэн нэг тийм гоё хоол идэлдэг гуанц шиг газар байсан байхгүй юу. Тэнд сууж агаад бүрийтэй хамт бичлэг хийжсэн. Энд нэг аюу гоё парк байдаг юм байна. Би ийшээрээс үзэж байгаагүй байхгүй юу. Тэгээ бүгдээр энэ парк руу хамт орж үзцгээе. Ямар хуу газар байдیں۔ За золбоо нь үнэхээр гоё том парк дотор ороод ирлээ. Би энэст анх удаа орж ирж үзэж байна. Би одоо хаана байгаа юм бэ гэхээр энд байгаа юм байна шүү дээ. Тэгэхээр ийм том парк дотор ороод ирсэн байна. Энэ дотор орж ирж үзэхээс ингэж бодоол яваад дгээс ерөөс чаддгүй байсан байхгүй юу. Тэгээ анх удаа орж ирж үзлээ. Орж ирэнгүүт хогийн сав. Хүүх ямар гоё газар вэ. Вау. Энэ дотор нохоогоо салхилуулж байгаа, хүүхдээ салхилуулж байгаа хүмүүс зөндөө байна. Ямар гоё парк вэ. Вау. Ийшээс анх удаа орж ирж үзэж шít. Энэ парк руу орж ирээд харсан чи яг нэг Лондонгийн паркнууд санаанд орчлоо. Лондонд яг иймэрхүү гоё том паркнууд зөндөө байдаг юм билэ. Лондонд очиод надад ганц таалагдсан юм ердөөл тэр. Янзан бүрийн спортоор хичээлж байгаа хүмүүс тэр паркын дүүргэсэн байгаа байхгүй. Тэгээ тухайд яг Лондонд байх хугацаанд бол тэр парк нь надад бүр үнэхээр сэтгэл дүүлдсэн гэх юм уу. Бүр хямар сэргээд нүд сэргээд ингээд аль та бүхэнд харуулъя да. Яа. Ногоон байгууламж харахаар тэгэл яалтчгүй хүн бүр цаанаасаа нэг гоё нүд сэргээл бүх юм сэргээ явчих юм а те. За өнөөдөр өстө золбоо нь бол өстө сайн алхаж байна. Хойд ингэж алхаагүй. За энэ цэцэрлэг дотор нэг байшин байна. Та бүхэн байшин барилгыг харахаар нэг гоё байгааз. Тийм нэг үлгэрийн ордонд ирсэн юм шиг. Тэгээ энд харах юм бол бас нэг юм нүцгэн эмхтэй хөшөө байгаа байхгүй юу. Тэгээ ягаад ийм их нүцгэн эмхтэйчүүдийн хөшөө байдаг юм бол тэрийг нь сайн ойлгохгүй мэддэг хүмүүс байвал комент сект бичиж үлдээгээрэй. Яг би зүгээр хувьдаа бодлоо л доо иймэрхүү эмхтэйчүүдийн хөшөө их байгаа шалтгаан нь олон улсын хот гэж ярьдэн шүү дээ. Нүүб энтринчээ байдаг. Нүүбийн байгууллага энд үт юм байлаа шүү дээ. Тэгээ эмгтээчүүдийн эрхийг хамгаална, хүний эрхийг хамгаална гээл тиймэрхүү зүйл айгүй их яригддаг хот болохоор өөрсдийгөө чөлөөтөө илэрхийлж байгаа иймэрхүү хөшөө их байгаа болов уу гэж бодож
чинь магадгүй. Би одоо сая наашаа ирж явах сандаа 3-ыг харлаа штэ. За энэ теста нөгөө харагддаггүй, олддоггүй 0 минь харагдчихээн да. 0 нь ямар гоё цэвэрх юм. Вау. Айлгуул тэр саяны гарч явсан хүн нь дөнгөж сайхан цэвэрлээд гараа явсан юм болоо. 0 нь айгуу гоё цэвэрх юм байна. Ваа, энд айгуу гоё юм хүүхдийн парк байт юм штэ. Ямар гоё. Оёнглоо одоо энд ирж үзчихсэн болоо. Энд ирж тоглох юм бол айгуу дуртай ах юм байна да. Оёнглогийн дуртай. Дүүжин дайж юм биш энд. Oh my god, ямар гоё. Энэ дүүжин дайс нь бүр юм цаанаасаа юм хамгаалттай юм байна. Бүсгийчдэг. Арай хүчтэй орчлоос. Тэгээ энэ ч юм хөөрхөн муурын байшинтай байна. Гулсууртай. Тэр цаанаас хүүхдийн тоглоом харагдчихээн. Энд муурын байшин байна. Ийм гоё ногоон байгууламж, парк, ийм хүүхдийн тоглоомын газар ахаар аюу гоё байгааз. Хүүхдүүд чи ийм дээр ирээд тоглохоор ямар гоё дуртай байдаг гэж бодож байна. Тэст бөөн баяр болно штэ. Ямар ч гоё цэвэрхэн. Хог нэг ширхэг харагдахгүй байна. Би нэг хог харах юм бол та бүхэндээ харуулна заяа. Хог хайгаадахгүй те. Аргагүй те. Ийм хогийн сав байгаа юм чи хүмүүс зүгээр те. Нүдэ анжаагаад хогоо шитгэхэд л хогийн сав руу орохоор хэмжээний хогийн сав энд хотод байгаа юм чи. Энэ парк дотор ийм хөөрхөн жижигхэн нууртай юм шүү дээ. Энэ нуур дотор нь хоёр галуу явж байна. Энэ галуу мөн биз дээ те. Би галууны махыг хийддээ штэ. Та нарын махыг хийддэг. Над руу бити ойртоорой. Цаашаа яваарай. Тэр нэгээс сонссон юм байсан. Цухтаага яваад гэл. Ямар сони. Тэр сайн байна уу? Ярилцлага өгөөрэй. Сайн байна уу? За та бүхэн энэ харах юм бол энэ парк дотор ийм бас гоё тайзтай юм байна. Зун гоё дуучид нь ирээд энд ингээ хүмүүсийг суулгаж жагаад тэгээ гоё энэ юм тоглолт хийдэг балтай ийм гоё тайз байна. За ингээ дараагийн дуучин манай Сансар цаавуулт золбоо минь гарч ирж байна. Сайн байцгаана уу? Та бүхэндээ бүгд хэрэнд энэ өдрийн мэндийг хүргье. Сайн байцгаана уу? Яна тэр хүн намайг галзуурсан шиг харж ах шиг байна. Тоглолтын дэрсэн үзэгчид та бүхэндээ маш их баярлалаа. За тэгээ золбоо та бүхэндээ өнөөдөр хамгийн дуртай дуу Сансар цаавуултыг та бүхэндээ зориулж дуулъя. За, DJ хөгжмөөгөөрэй. Yo. Өнөөдөр авсан цагаан өмдөө өмсөд золбоо өнөөдөр бутгах гэж байна. Өнөөдөр авсан миний Nike-ийн цагаан өмд. Энэ зам чимээдаага зөвхөн би дөри хөрөө. Босож өнгөрөх зүрлүү зам дээр дуурсамж минь намайг бүтээнэ. Бусдын босгосон хаанын дотор бүдөрөө. Жаргал дүүрэн. DJ хөгжмөө жоохон чанга өгөөрэй. Хали бүдэрэй. Боли. Хажаанаас тэр хүн амтай хараад золбоо гарын үсгээ өгөөч гэд хүрээд ирэх юм болоо гэж санаа зов. Тэгээ би өмнө одоо Сансар цаавуултыг л нөө амар бүжгэлдэг байсан шүү дээ. Жинхэнэ татганаал. Тэгээ одоо ерөөсөө тэгэж бүжгэлж чадхаа болцсон байлаа айгуу сонио. Яг ингээ бүжгэлийг хэр ерөөсөө чадхаа болцсон заяа. Яагаад тийм бүүм? Ерөөсөө ингээ бүжгэлийг хэр одоо та бүхэн сая тайзан дээр гараад би яаж бүжгэлж байгааг харж байгаа шүү дээ. Айгуу тийм намблаг дөлгөөн болцсон байгаа хгүй. Тэгээ өмнө нь яг тэр Сансар цаавуулт хийжсэн бичлэгүүдээ үзэхээр би одоо яаж ингэж бүжгэлдэг байсан юм бол гэж өөрөө ихгүй бодогддог. Тэгээ жоохон тийм эвгүй харагддаг гэх юм уу. Яа. Өөрийнхөө бичлэгийг үзэхээс нэг заримдаа санаа зовдод ичдэн шүү дээ. Яг нэг тийм мэдрэмж төрдөг гэх юм уу. Тэгээ одоо ингээд жоохон намб сууц юм уу? Айлсгүй бол одоо нөгөө өөрийгөө олно гэж ярьдаг. Өөрийгөө олцсон юм уу? Айлсгүй бол өөрийгөө гээцсэн юм уу? Яг нөгөө өмнөх золбоо байхгүй болоод юу гэж хэлэх юм мэдэхгүй. Ямар ч сан Сансар цаавуултаа ерөөсөө хийж чадхаа болцсон байлээ. Уг нь бол айгүй гоё бүжгэлдэг байсан шүү дээ. Сансар цаавуулт чинь баргийн хүн бүжгэлээд байдгүй тийм нэг юм эвсэлтэй чим шиг, эвсэлгүй чим шиг бүжгэлнэ гэдэг тийм амар биш зүйл байхгүй юу? Тэгээ би яг Сансар цаавуултыг бичлэгээ оруулангууд айгүй олон хүмүүс тэгж бичдэг байсан байхгүй юу? Энэ ястаа сонио хөдөлгөөн шүү. Нэг эвсэлтэй чим шиг, эвсэлгүй чим шиг одоо яаж хөдлөөд ерөөсөө хүмүүс дөөрэ чаддгүй гэж бичсэн байсан. Ваа, энэ тест гоё хэсэг шүү дээ. Төөрдөг байшин биш энэ дотор. За та бүхэн энэ харах юм бол одоо яг энэ паркийг ингээ хариуцаад ажилдаг, энэ паркийг цэвэрлэдэг, янз бүрийн эвдрэл гарсан байвал очиж засдаг ийм машинтай ажилчид нь бас байгаа хгүй. Одоо тэр харах юм бол цэвэрлэгээ хийгээд энэ унсан цэцэг хогийг нь түгээд ажиллаж байгаа ийм хүмүүс бас байгаа хгүй. За тэгээ зам болох юм бол энэ усан ориглоор нь ажилдаг болтой. Энэ чинь өвөл болохоор усан ориглоор нь хаацсан байх шиг байна. За тэгээд би одоо дөрөв дэх ийм одоо шалдан бүсгүйг харж байна. Ийм 1945 онд бүтээсэн Гуник гэдэг нэртэй уран баримл юм байна. Гуник гэдэг нэртэй гинэ. Зохиогч нь Чарльз Анжист гэдэг хүн юм байна. Чарльз Анжист. Би яг хуу нэрийг нь буруу дуудчихж магадгүй ш уушлаарай. Тэгээд яагаад Милахонли гэдэг нь одоо Гуник гэсэн үг юм байна л та. Дэлхийн 2 дугаар дайн дөнгөж дууссан үе 1945 онд дайн дууссан ч сая хүн ам үргэцсэн. Хотууд сүйдсэн. Хүмүүсийн сэтгэл зүй хүнд шарахтаа үлдсэн. Ялалт байсан ч баяр хөөрөөс илүү Гуник хоосрол давмгаалж байсан үе юм байна. Уран бүтээлчид тухайн үеийн сэтгэл
зүг барьж авдаг. Чарльз Анжист энэ баримлаар баяр хөөргийг биш, хүн төрөлхтний дотоод шарах, ядаргаа, дуугүй гунигийг илэрхийлсэн гэж үздэг. Одоо та бүхэн энэ эмэгтэйг харах юм бол маш гунигтай байгааг нь харж болноо. Гэхдээ одоо нэр юм гэдэг үнэхээр амар болчихжээ те. Яг нэг газар очиж үзэл мэдэхгүй бол зургийн дараа чат GPT-гээс асуухад ингээд бүх юм гой дэлгэрэнгүй хариулаад өгч байгаа байхгүй юу. Тэгээд хүн гэдэг ер нь сэтгэлийн амьтан гэж ярьдэн шүү дээ. Энэ бол гарцаагүй үнэн үг. Хүний юу удирддаг вэ гэхээр оюун ухаан, тарих үгүй хүнийг сэтгэл удирддаг. Сэтгэл байнга сонголтыг хийж явдаг байхгүй юу. Тэгээ энэ зүгээр яг миний хувийн бодол шүү. Зүгээр юу сүртэй. Тэгэл болоо шүү дээ. Тэрийг ингээл хийчих шүү дээ. Чи яагаад тэгтийн? Би яагаад ийм ингээд нэг одоо яг өөрийнхөө хэмжүүрээр альва зүйлийг хэмждэг хүмүүс гэдэг. За муугаар ярих юм бол жоохон бүдүүлэг те. Тим хүмүүс гэж хэлж болно. Одоо муу хүмүүс гэж хэлэх юм уу те. Муухай сэтгэлтэй хүмүүс гэх юм уу те. Ер нь яг сүүлийн үед маш сайн миний нэг бодож байгаа зүйл юу вэ гэхээр өөрийнхөө хэмжүүрээр л хүнийг хэмжиж болохгүй юм байна. Миний хэмжүүр нэг өөр, тэр хүмүүсийн хэмжүүр бас нэг өөр байхгүй юу. Одоо тэр хүн ийм ярьлаа гэд ийм бодолтой хэллээгээд надад л тийм гай болчаагүй, над миний эрх чөлөөнд л халдаагүй, надад ямар нэг асуудал үүсэхгүй байгаа бол тэр хүний тэр бодол санааг нь чи ингэж бодож байгаа маа. Окей гэд нэг ийм хүлээгээд авчих тийм ухамсар, дадал зуршил гэх юм уу, тийм сэтгэлтэй байх хэрэгтэй юм шиг байгаа юм л та. Би ер нь сүүлийн үед тэрийг хэрэгжүүлэе гэж маш их бодож байгаа. Мэдээж энэ тийм амар шууд болдог зүйл биш. Маш их удаан дасгал хийж хүмүүсийг яг өөрийнхөө хэмжүүрээр шүүх гээд эхлэхээр за үгүй энэ хүн ингэж бодож болно гэд тэгэж хүлээж авдаг бодолтой дадал зуршилтай болно гэдэг хамгийн чухал юм шиг байгаа юм л та. Айгуугаа амьдралдаа хэрэгжүүлээ сурчих юм бол 50 амьдрнаа. Хамгийн гол нь өөрийгөө бодож байгаа байхгүй юу? Би нэг стресстэй байхгүй. Би нэг хүмүүсийг шүүмжлээд байхгүй. Би нэг хүмүүсийн шүүмжлэлд өртсөн ч гэсэн нэг имзэглэж хүлээж авахгүй. Энэ хүн яагаад ингэж бодож болохгүй гэж те? Өнөөдөр би нэг юм ярьлаа гэхэд тэр хүн намайг шүүмжилж болно шүү дээ. Би ямар доллар шүү дээ. Бүх хүн таалагдаж амьдрна гэж байхгүй шүү дээ. Хүмүүсийн бодол санааг айгуу гоё тийм чөлөөтэй хүлээгээд авдаг тийм ухамсар бас айгуу чухал юм шиг байгаа юм л та. За өглөө Женевт ер нь нэлээд хүүтэн бүрхэг байсан чи одоо айгуу гоё нар гараад сэлэмчлээ. Одоо цаг 2 цаг 35 минут болж байгаа байхгүй юу? Тэгээ ёстой гоё нар гарчлаа. Хүн өдөрт нэг 30 минут наранд алхачаар орой айгуу гоё унтдаг. Энэ нарны элчинд хүн орой унтахад тусалдаг тийм ямар бодис илээ би нэрийг сайн санахгүй байна. Тийм бодисыг ялгаруулж гаргадаг гэж байгаа байхгүй юу? Тэгэхээр хүн өдөрт нэг 30 минут наранд алхачаар орой айгуу гоё нам унтаж чаддаг. Тэгэхээр золбоо өнөөдөр оройстой гоё нам унтах хаа. За та бүхэн энэ харах юм бол нөө Женев хотын алдартай цаг харагдаж байна. Энэ цагны урд маш олон жуулчид ирж зураг даруулдаг. Тэгээ хүмүүс зураг даруулж ах шиг байна. Цаг одоо 2 цаг 36 минут тавцаа болж байна. Энэ цаг нь ажилт юм шүү дээ, ямар сони. Энэ цагийг харахаар надад яг юу бодогддог гэж нөө Батуухын дуу шуу санаанд ордог шүү дээ. Чамайг санаа сэрүүлэхтэй сэрч чадахгүй нэ гэдэг дуу. За энд ийм 2 сүртэй хөшөө байна. Тэгээ жуулчид ирсэн. Энэ хөшөөгийн тайлбарлаж өгч байгаа болтой байна. Би ирээд 2-7 хоног гаруй болж байгаа шүү дээ. Тэгээ ерөөсөө ирснээс хойш ингэж яваагүй. Охинтойгоо цагийг өнгөрүүлээд тэгээ өглөө цэцэрлэгтэн хүргэж гिचөөд өдөр нь буудал дээрээ ирээд бичлэгээ хийгээд тиймэрхүү байж байгаа 2-7 хоног гяс өнгөрлөө. Тэгээ явхаасаа өмнө ямар ч хэсэг нэг гоё Женевийг тойроод нэг гоё бичлэг хийгээ влог хийчихье гэж бодоод тэгээ өнөөдөр хараа гарч ирсэн. Үнэхээр гоё өдөр гарч ирлээ. Цаанаас нэг гоё бичлэг хий гэж байгаа юм шиг гоё нар гараад. Сая бас Женевт нэг хэсэг жоохон онцгүй байсан цаг агаар бороо ороод ер нь жоохон бүрхэг байсан. Өнөөдөр өстой гоё өдөр. Дулаахан ч байна. Тэгээ хүмүүс бас аюу их гараад ирсэн гоё гүүгээд. Ер нь бол Женев хот хөдөлгөөнд орцсон байна. Тэгээ би яг одоо хаана алхаж байгаа юм бэ гэхлээр нөгөө хөдөлтөг гүүрэн дээр нь алхацсан явж байна. Ваа, нуурын харах болгонд бол нэрээ өөр ирэхгүй. Ямар гоё юм бэ гэж бодогдох юм аа. Яаж ийм гоё тунгалаг цэвэрхэн байдаг байна те. За тэгэхээр золбоонд кофе шопд ороод ирлээ. Гоё сэндвич авч иднэ. Энэ миний өглөө болгон орж ирж сэндвич авч иддэг газар ахгүй юу? Тэгээ энэчнээс би кофе аваад сэндвич аваад тэгээд буудлын руу ороод цайгаа уучаа бичлэгээ хийдэг байхгүй юу. Тэгээ энэ газар ороод ирсэн байна. За сая өглөө болгон орж ирж авдаг ийм гоё сэндвич. Тэгээ нэг гоё торт авчлаа. Буудлын руу ороод цайгаа уучаад жоохон амарч агаад 5 цагаас уянгаланг ээжтэй нь очиж авна. Тэгээ тэр болтлоо жоохон амарна. Тэгэхгүй бол өнөөдөр бас нилээн алхлаа. Айгуу гоё дасгал хийлээ. Наранд алхсан бас айгуу гоё байна. За би өрөө рүү орох гэсэн чи яг одоо манай өрөөг цэвэрлэгч нь цэвэрлж байна. Тэгээ жоохон хүлээж агаад оръё. Хаяг тавг нь угаачих шиг байна яана. Бүр санаа зовчлаа. За энэ өрөөнд ороод ирсэн чи өрөөг минь үнэхээр гоё цэвэрлжжээ. Энэ даав бүтээлгийн солилцсон байна. 0 евроны алчууруудыг маань солилцсон байна. Тэгээ сая шалын арчичаад тэгээ гараа явлаа. Тэгээ энэ гал тогооны аяг тавгнуудын ч гэсэн айгуу гоё угаахад тавьсан байна. За тэгэхээр яг одоо цаг 3 өнгөрч байна. Тэгээ кофе шопоос юу авсан юм бэ гэхлээр ийм гоё сэндвич авсан. Тэгээ сэндвичээ
Пичэнд тэгээд халаачлаа. Юу авсан бэ гэхээр ийм гоё торт авсан. Ийм торт амар дуртай. Энэ тортыг иднэ. Айгу өссөн байна. Би өглөө майнер гэдэг дэлгүүрт өглөөнийхөө цайг уусан штэ. Тэгээд тэрнээс хойш юу ч хийдэггүй. Тэгээ одоо бол нэлээд өссөн байна. Тэгээ одоо цайгаа уугаад 2 цагийн дараа охиноо очиж аавна. Тэгээ би сая манай өрөөг цэвэрлээд гарсан эмэгтэйд нөө баярлаа гэж гарын мөнгө гэж ярьдэн штэ. 5 франк өгсөн байхгүй юу гэсэн чинь айгу гоё. Өө сток баярлаа гэж. Айгу гоё талархуу штэ. Айгу гоё баяртаа авч ин баярлаа гэж дахин хэлээд. Тэгээд буудлыг цэвэрлж байгаа хүмүүсийн 5 франк гэдэг хэр их хэмжээний тип гэдгийг би яг сайн хэлж мэдэхгүй байна л да. Яг зөв миний хувьд кармага ухсан чинь яг нэг Швейцарын юм 5 франк зоос байдаг байхгүй. Тэгээ тэрийг өгсөн чинь айгу баярлж хүлээж авч байгааг бодоход гайгүй өгцөн болов гэж бодож байна. Тэгээд яг би энийг хэлж байгаа шалтгаан нь юу гэхээр би өөрөө нөө айл нүлгэлтийн ажил хийдэг байх та нөө гарын мөнгө өгөхөөр айгу баярлдаг байсан байхгүй. Айлдаа өглөөнөөс нь ахуулаад дуустал нь ажиллаа. Тэгээ яг дуусны дараа нөө айлын эзэн гарын мөнгө өгөхөөр ягаад ч юм тэр мөнгө нь миний авж байгаа цалингаас илүү их үн цэнтэй санагддаг байсан байхгүй. Тухайн үед нүүлгэлтийн ажлын өдрийн илтаан, өдрийн цалин 150,000 вон хавцаа байсан байхгүй. Тэгээ 150,000 вон авчаад айлын эзэн гарын мөнгө 10,000, 20,000 вон өгөнгүүт чинь 170,000 вонтой, 160,000 вонтой тэр өдөр ажилласаа буухаар ягаад ч юм нэг тийм гоё байдаг байсан юм. Одоо жишээлбэл энэ хүн ч гэсэн ялгаагүй те авдаг цалин гэж байгаа, өдрийн цалин гэж байгаа шүү дээ. Тэр мөнгөн дээрээ ингээд хүмүүсээс гарын мөнгө авчгаар тэр нь илүү гоё тийм уяг санагддаг байхгүй. Тухайн үед би баярлж байсан шиг энэ хүмүүс гэсэн баярлаад нэг өдрийн ч гэсэн айгүй гоё баяр хөөртэй ирч хүчтэй болох чи гэж боддөг юм аа. Ягаад ч юм энэ хүн бол те. За нэг халаасан сэндвич минь хөрлөө ингээд золбоо нэг ингээд чалчих юм бол чалчаалах юм те. Тэгээ золбоо Женевт 4 хоноод Солонгос руугаа буцлаа. Тэгээд охинтойгоо өнгөрүүлэх хугацаа 4 хоног үлдсэн байна. Энэ цаг хугацаа ч гэсэн аз жаргалтай гоё дурсамжийг бүтээгээд Солонгос руугаа буцнаа. Тэгээ ямар ч сан буцхаасаа өмнө энэ Женевт нэг влог хийгээд амжичлаа. Тэгээ өнөөдрийн бичлэг та бүхэнд таалагдсан байх гэж найдаж байна. Золботоогоо өнөөдрийг хамт өнгөрөөсөн та бүхэндээ маш их баярлалаа. Тэгээ Золбот хийхдээ дараагийнхаа бичлэгээр уулзлаа. Түр бай.